1 1 2 1 2 1 2. За, орой минь итгэлийн ахын дүүснэр минь ээ. Тэгээ бүгд хамтдаа өнөөдрийнхөө бор хоолны төлөө хийдэг сүнслэг гайхалтай төлөвшөлтийн төлөө энэ цагийг гаргадаг. Тэгээд энэ цаг маань бол өнөөдрийн цагаар Матай намаа үргэлжлүүлье. Тэгэхээр Матай өнөөдрийн хэсэг бол Матай 20-ын 29-оос 34 гэсэн хэсэг байна. Хамтдаа залбираад эхлэе. За тэгээд та Библиэ хэрвээ хамт байх боломжтой шийдсэн хүн байгаа бол та заавал Библиэ гаргаад хамт байвал зүгээр гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийн бор олны төлөөх гэдэг энэ цаг маань бол хажуудалтай ингээд нэг дүрслэр юу н гарчдаг учраас бас зүгээр бах те. Ингээд Библигөөсөн ч гэсэн болох бах. За залбираад эхлэе бүгд хамтдаа. Эзэн минь өнөөдрийн цагаар дамжуулан та бидний удирдаач, тэгээ бидэнтэй та яриач, бидний оюун санааг шинчлээч. Эзэн бид зөв зүйл рүүгээ сүнслэг үнэн мөнхийн зүйл дээр эзэн цаг мөч төвлөрөхөд маань та удирдаач. Тэгээд энэ дэлхий дээр байгаа элдв янзын нөхцөл байдал саадуудаас эзэн та яг одоо бидний холдууж зөвхөн та өөрийн үнэн рүүгээ үг рүүгээ та чиглүүлээч. Есүсийн нэрээр эзэн танд даатгаж байна, итгэж байна. Амен. За дуу асуудалтай байна уу, гайгүй байна уу гэд бичээд өгвөл талархах шүү. Гайгүй байвал эхлэе. Гайгүй хаа гэж бодож байна. За хамтдаа өнөөдрийнх хэсгийг харъя. Тэгэхээр өнөөдрийн хэсэг бол Иохан бишээ Матай 20 дугаар бүлэг байна. За 29-оос 34-ийг за би уншия. Дуун гайгүй байна манайхаа. Зүгээр. За уншлаа. Матай 20-29-оос 34-гээ дуусч байна. Хоёр сохрыг эдгэв гэсэн гарчиг. За өнөөдрийн хэсэг бол Марк 10:46-аас 52, Лук 18:35-аас 43 гэд гурвуулан дээр нь байгаа. Синоптик те ижилттэй 3 сайн мэдэн дээр. За уншлаа. Тэдний Ерихогоос гарч явхад асар олноороо түүнийг даглаа. Үзэгтэн замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэрвдүүрн өнгөрхийг сонсоод Давидын хүү эзэн минь ээ бидний өршөөгөөч гэж хашгиралдав. Ард олон тэднийг дуугүй байх хэмээн зандарсан боловч тэд улам чангаар Давидын хүү эзэн минь ээ биднийг өршөө гэж хашгирав. Есүс зогсож тэднийг дуудаад өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг надаас хүснэ вэ гэхэд тэд эзэн нүдийг маань нээгээч гэв. Есүс тэднийг ихэд өрөвдөж нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж түүнийг даглаа. Амен. За өнөөдрийн хэсэг Марк, Лук дээр бол зарим зүйлсүүд нэмэлтээр бас мэдээлэл орж ирж байгаа. За тэгэхээр би тухайн үед нь хэлээ явнаа. За тэгээ бүгдээрээ 29 дугаар ишлэлээ харангаа нэг өмнөх зүйлийг цухас дурдаах те 29 дугаар ишлэлээр бүгдээр ингэж байгааз харах юм бол тэднийг Ерихогоос гарч явхад асар олноороо түүнийг даглаа гэж байна. Тэгэхээр Ерихогоос гараад явж байгаа хаашаа? Иерусалимыг чиглээ явж байгаа. Тэгээд өнөөдөр 20 дугаар бүлэг ингээд дуусч байгаа. Тэгэхээр 21 дугаар бүлэг эхлэх юм бол та хардаа 21 дугаар бүлэг эхлэх юм бол сүр жавхлантайгаар Иерусалим руу одоо ингээд орно. Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ гэж байгааз. Тэгэхээр энэ үйл явдал болж байгаа. Тэгэхээр Иерусалим руу сүр жавхлантайгаа орсноос хойш ойролцоогоор те 7 хоногийн дараа Есүс агламаа дээр өхнө. Тэгэхээр сүүлийн хэдэн өдрийн үйл явдал донд болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Ерихогоос гараад Иерусалим руу явж байгаа. Гэхдээ бусад сайн мэдээний номыг ингээд 4 номоо харьцуулсан тийм бас судалгаа баримт байдаг шүү дээ. Та хэрэг үзчихсэн бол тэрэн дээр ямар байдалтай байгаа вэ гэхээр Ерихогоос гараад Иерусалим явах замдаа Битанаар дайраад явна. Тэр үед бол Марта, Мария, Лазар гурвын герт замаараа айлчилдаг. Тэгээд захчаатай бас ярилцсан. Янз бүрийн болж байгаа. Үйл явдал болно. Тэгэхээр би зүгээр нэг зүйлийг л зүгээр нэг юм тайзыг босгох гол байна л да. Юу гэхээр Иохан 11 дугаар бүлэг дээр Есүс Лазарыг амьлуулж байгаа. Тэгээд амьлуулслах үед нь ард олон хараад зарим нь мэдээж гайхалтайгаар эзнийг магтаж итгэж байгаа. Зарим нь бол фарисеучудад очиж хэлж байгаа. Тэгээд тэрнээс болоод фарисеучуд түүнийг бүр алхахаар бүр сэтгэл шулуудаад бүр баримт бичиг гаргаад тэгээд тэндээс эхлээд ерөнхийдөө Есүсийн талд орсон хүмүүсүүдийг синагогоос хөөнөө гэд
Тэгээд хэлж харсан хүмүүсөө заавал мэдэх ёстой гэсэн юм гарч байгаа байхгүй. Тэгэхээр үүнээс болоод Иерусалим Битанд ч тэ Марта, Мария, Лазар гэх энэ ах トゥ гурав ч Битанд байдаг. Одоо энэ Ерихогийн урдхан талд байдаг. Ерихо Иерусалим хоёрын голд байдаг тосгон байхгүй юу? Тосгон. Тэгэхээр Битанд энэ үйл явдал болсон, эдгээсэн. Тэгээд фарисеучуд хуулийн багш нар түүнийг алах гэж оролцсон учраас бүр тодорхой шийдсэн учраас цаг нь болоогүй байсан учраас Есүс хойшоогоо ухраад одоо энэ Ерихо хотын хойхон талд байдаг Ефраим гэдэг хот руу явсан байдаг. Тэгээд дараагаар нь одоо энэ болохоор Ефраимаас урагшаа явангуутлаа Ерихогоор дайраад тэгээд Иерусалим руу явж байгаа энэ үйл явдал байхгүй. Тэгэхээр Ерихогоор дайраад тэгээд Ерихогоос одоо гараад Иерусалим руу чиглээд явж байгаа. Энэ замд болж байгаа үйл явдал байхгүй. Тэгээд ингэж явж байгаад шууд Иерусалим руу 21-р бүлэг эхлээд орчиж байгаа юм шиг боловч энэ дунд Матай номон дээр бичээгүй, Иохан номон дээр, бусад номууд дээр байдаг зүйлсүүд дунд нь болж байгаа шүү. Ямар ч байсан ингээд иймэрхүү үйл явдал болж байгаа. Тэгэхээр Ерихогоос гараад Иерусалимыг чиглээ явж байгаа. Тэ. Тэгэхээр энэ дээр бид нар бас санаж байгаа бол Иохан 13 дээр ч гэсэн бид нар ярьсан Иерусалим явах зам гэдэг энэ хэллэгийг бид нэр сонсохдоо дамаа ингэж Библи судалж явах үедээ бид нар нэг зүйлийг бас бодох хэрэгтэй. Иерусалим руу яах гэж явж байгаа вэ? Есүс 3 удаа дагалдагч нартаа хэлсэн байдаг. 3 удаа. Тэгээд явж байгаа шалтгаан нь бол ерөөсөө л үхэл рүүгээ явж байгаа. 3 удаа эзэн хэлсэн бүр нэлээд зайтай 3 удаа. Тэгээд Иерусалимд очиж алуулахаа хэлсэн. Яаж алуулахаа, хинээр дамжуулан, ямар байдалтай харь үндэсний харь хүмүүсүүдийн гарт тушаагдсан, тэднэрээр зодуулна, тэгээд оромжлуулна. Тэгээд 3 дахь удаагийнхаа иш үзүүлэг дээр хэлэхдээ загалмай дээр одоо энэ бас явж их замда загалмай дээр үхнэ гэдгээ хэлж байгаа. Тэгээ гурвуулан дээр нь 3 хоногийн дараа амилна гэдгээ хэлдэг. Ямар ч байсан гэсэн юу хэлэх гээд байна вэ гэхээр Иерусалим явж байгаа энэ замыг бид нар ингэж ойлгож болно гэсэн. Загалмайн зам, үхлийн зам. За тэгээд үхэл рүүгээ явж байгаа зам. Та дэлгэцийг харж байгаа бол үхэл рүүгээ явж байгаа зам, үхлийн зам, загалмайн зам. Бид Библийг судлахад цаашдаагаа ингээд шинэ гэрээний номуудыг судлахад эдгээр үхсүүдийг харахад Есүсийн явсан бодиттой өнөөдөр үдэж байгаа энэ үйл явдалтай холбож бид нар боддог байх хэрэгтэй гэсэн санаагаар хуваалцах гэдэг юм л та. Үхэл рүүгээ явж байгаа зам. Жишээ нь Луг 9:22-оос 24 дээр юу гэж байгаа вэ гэхээр би уншия. Үхэл амьллаа энэ зөгнж байгаа. Энэ зөгнлийг бас энд яаж байгаа. Тэгэд 22-оос Луг 9:22-оос хүний хүү олон зовлон идэлж ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ард үзэгдэж алуулах ба 3 дахь хоног дээр амилнаа. Тэр тэдэнд 23-аас тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн нэгэн миний араас дагахыг хүсвэл араас нь дагаж хаашаа явж байгаа. Иерусалим руу, загалмай руу гэсэн. Үхэл рүүгээ. Тэгэхээр одоо эндээс хартаа бидний итгэлийн амьдралын зарчим яригдж байгаа байхгүй энд. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн нэгэн миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэж загалмайгаа авч намайг даг. Энэ бол итгэгч Тэнгэрийн хаанчлалын иргэдийн амьдралын зарчим. Есүсийг явдаг, дагдаг зам. Хавчиг зам гэж ярьдаг. Авралт хүргэдэг. Матай дээр хэлж байгаа. Уулан дээр сургаал дээр. Тэгээд намайг даг 24-өөс хэн амиа аврахыг хүссэн тэр түүнийг алдна. Хэн миний төлөө амиа алдна тэр түүнийг аварна гэж. Тэгэхээр энэ бидний өнөөдөр таны миний итгэгч хүн мөн болвол те яг жинхэнэ Есүсийг амьдралынхаа эзнээ болгосон итгэгч хүн болвол бидний амьдралын зам ямар зам гэж? Загалмайн зам. Иерусалим руу явдаг зам, загалмайн зам, үхлийн зам гэж ярьдаг. Тэр утгаа Иерусалимийн зам гэдэг дээр бас нэг хэлэх юм бол Илчил номон дээр хүртэл 20-оос хойш байгаа 20 дээр байгаа шинэ Иерусалим, шинэ тэнгэр газрыг бүтээгээд тэр шинэ тэнгэр газрын нийслэл хот болох шинэ Иерусалим хотод амьдрна. Итгэгчид мөнхөд амьдрахтай. Тэр хотынхын нэр нь Иерусалим гэдэг нэртэй. Хэмжээ нь хүртэл байгаа Илчил номон дээр та ингээд хэдэн бүр хэмжээтэй зарим нэг судлаачдын хэмжснээр бол одоо энэ сартай адилхан иймэрхүү хэмжээтэй шот өрүүлжин хот гэж байгаа байхгүй. Тэгэхээр ойлгоход хэцүү юм дүрслэлээ илэрхийлж байгаа гэхдээ нэр нь бол тодорхой. Иерусалим гэдэг нэртэй. Шинэ Иерусалим гэдэг. Бидний мөнхөд амьдрах хотын нийслэл хотынхын нэр. Гэхдээ том гариг дээр байдаг хот яриад нь шүү дээ, тэ. Тэгэхээр Иерусалимын зам, үхлийн зам. Өнөөдөр энэ дэлхий дээр бид амьдрахдаа өдөр бүр Луг 9:22-оос 24 дээр хэлсэнчлэн өдөр бүр өөрийгөө үгүйсгээд буюу өөрийгөө өхүүлээд хуучин хүнээ Эфес 4 дээр хэлж байгаа
хуучин амьдралын хэм маяга хүсэлт ачаалаар залим ихээр хуурдаг хүсэлт ачаалаа, ялзарч байгаа хүсэлт ачаалаа өдөр бүр загалмайдаар хадаж өхүүлэх гэмшил ярьж байгаа. Гэмшлийн амьдрал. Ингэж тэгээд загалмайгаа аваад буюу Есүсийн хаанчлалын төлөө, Есүс Бурхны хүслийн төлөө, Есүсийн үгийг хэрэгжүүлэхийн төлөө буюу бусдын авралын төлөө гэсэн үг. Хамгийн тодорхой нь бол тэгээд эн чинь цаашаа янз янзаар илэрхийлнэ. Тэгээд хайрын зам бас. Иохан 13-ийн 1 дээр юу гэж байгаа вэ гэхээр Иохан 13-1 би уншия. Энэ ертөнцөөс салж эцэг өөдөө очих цаг нь болсныг алгасал баяраас өмнө Есүс мэдээ дэлхийд байсан өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. Ингээд хэдхэн цагийн дараа загалмай дээр өхнө. Хэдхэн цагийн яг маргааш нь өхнө. Ер нь одоогийн Ромын цагаар бол өдрийн 3 цагт. Георгийн цаг гэдэг лөө. Өдрийн 3 цагт 12-оос 3 цаг хүртэл нар харанхуулж ягаад 3 цагт загалмай дээр өгч байгаа. Тэгэхээр хэдхэн цагийн дараа өгөхөөс өмнө эцсээ хүртэл хайрлав буюу хөлийг нь угааж үйлчилдэг, болж үйлчилдэг. Тэгээд загалмай дээр өхөлж эцсээ буюу үхэл хүртэл хайрлаж байгаа. Энэ зам чинь бидний зам. Тэгээд үйлчлэлийн зам Матай 20:28 өнөөдрийн бидний 29-с эхэлж байгаа өмнөх ишлэлийг харах юм бол ингэж байгаа. Үүнчлэн хүнийхүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд мөн олонний төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ. Тэрээр амьдрахдаа үйлчлүүлэхийн тулд биш, үйлчлэхийн тулд амьдрсан. Тэгээд амьдралаа дуусгахдаа үхтэй хүртэл олонний төлөө өгсөн. Гимгүүн байсан мөртлөө. Тэгэхээр энэ зам чинь өөрөө Иерусалимийн зам, загалмайн зам, хайрын зам, үйлчлэлийн зам, авралын зам, одоо юу гэдгийг сайн мэдээний зам, бидний зам багхгүй юу? Бидний амьдрах зам. Тэгээ энэ би нэг ишлэг гаргахаа мартчихлаа. Одоо гаргахаа үзээ. Матай 7 дээр байна уу 6 дээр байгаа. Юу вэ гэхээр бидний явах авралт хүргэх ганцхан зам байгаа. Иохан 14-ийн 6 дээр цорын ганц зам. За зам үнэн аим. Цорын ганц зам болвол эцэг төрөх цорын ганц зам бол би гэж байгаа Есүс. Яам гэдэг хэллэгийн 6 дахь хэллэг нь. Иохан дээр 7 удаа би байгаа юм гэж хэлдэг. Тэрний цорын ганц зам байгаа бурханд хүрдэг. Тэр замыг Матай 7 дээр байгаа хаа. Та харж байгаа бол ингээд хажууд нь хараад яваарай. Матай 7-гийн ихэнх хэсэгт байдаг санагдаж байна. Нэг бол Матай 6 дээр байгаа 23 дээр байна уу? Тийм Матай 7-гийн 13 дээр байна тий. 13 14 дээр. За та харж байгаа бол хавчиг хаалгаар ор. За эхлээд авралт хүргэдэг хавчиг хаалга байна. За ингээд харин авралт хүргədэггүй сүрэлд хөтэлдэг хаалга нь бол уужим зам нь өргөн. Энэ бол Есүсээс бусад бүх зүйл гэсэн үг. Мөнгө одоо хиймэл шүтэн гаж урсгалуу тэ бурхангүй үзэл мүзэл өөртөө итгэх мэдэх. Энэ бүх зүйл чи авралт хүрэхгүй сүрэлд хөтлөн. Зөвхөн Есүсийн дотор Есүсийн явсан замаар явдаг энэ зам л авралт хүргэдэг. Тэрийг хэлж байгаа. Хавчиг хаалгаараа сүрэлд хөтлөдөг хаалга нь уужим, зам нь өргөн. Олонхон тийшээ ордог. Энийг сатан энэ 2 дугаар Коринт 4:4 дээр үл итгэгчдийн бодол санааг сохлоод Есүсийн Бурхны дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэх боломжгүй болгоод тэгээд харин энэ өргөн замыг танилцуулдаг гэсэн үг. Янз бүрийн арга замаар янз бүрийн хувийн хүсэл эд хөрөнгө одоо юу гэдгийг сайн ёс журам мурам одоо юу байдаг янз бүрийн арга замаар сайн хүн байвал авралт хүрнэ гэдэг юм уу янз бүрийн арга замаар л авралт хүрэх боломжтой юм шиг ярьдаг. Эсвэл аврал байхгүй хүн үхэл дуусна гэдэг юм уу шинжлэх ухаан гэд элдв янзын арга зам тийшээ олон ордог. Тийм учраас маш өргөн төрөл бүрийн хүн орох боломжтой учраас өргөн зам. Энийг сатан 2 дугаар Коринт 4:4 дээр танилцуулдаг. Энэ ертөнцийн бурхан гэж байгаа. За тэгээ 14 дээр Матай 7:14 харин амь өөд хөтэлдэг хаалга нь хавчиг зам нь нарийн. Хаалга гэж байгаа зам гэж байгаа. Хаалга буюу Матай Иохан 10 дээр болохоор хоньны үүд хаалга гэж эзэн өөрийгөө хэлж байгаа. 7 удаа хэлдэг би байгаа юм гэдгийг 2 дахь хэд дээр нь өнөө гэдэг хоньны 10 дээр бол Иохан 10 дээр бол хоньны үүд бас сайн хончин гэж хэлж байгаа. Тэгэхээр хоньны үүд буюу цорын ганц авралт хүргэдэг идэж бэлчээрээ идэхийн тулд оолж гарч хамгаалагддаг тэрхүү аврал руу ордог тэгээ бурхан эцэгтэйгээ тэнгэрлэг оршууд ордог тэрхүү хоньны үүд хаалга энэ тэр бол ерөөсөө л Есүс. Тэгэхээр хавчиг хаалга гэж байгаа. Тэгээд яг хавчиг гэдэг энэ үгэн дээр бол итгэхээс өмнөх юм ярьж байгаа шүү. Хаалгаар ороогүй байгаа хүмүүсүүдийн хувьд харахаар хавчиг харагддаг. Яагаад ганцхан Есүс гэж байгаа юм? Яагаад бусад шашнуудыг, бусад хүмүүсүүдийг, бусад
зүйлсүүдийг боломжгүй болгоод байгаа юм. Үнэхээр хайртай юм бол бурхан хайртай юм бол олон бүх хүмүүсүүдийг аврахыг хүсэж байгаа юм бол яагаад ганцхан юм муухай хавчиг юм ганцхан Есүсээр гэдэг ийм зам тавиад байгаа юм. Гэд зам хаалгаар ороогүй байгаа хүнд л хэлнэ шүү дээ. Хаалгаар ороорой гэж хэлнэ шүү дээ. Хавчиг хаалгаар ор гэж. Орцсон хүнийг хавчиг хаалгаар ор гэж хэлэхгүй шүү дээ. Гадаа байгаа хүнийг л ор гэж хэлдэг. Тийм учраас хаалгаар ороогүй юу авралыг аваагүй, эзнээ болгоогүй, гимшээгүй, тийм сайн мэдээнд итгээгүй, дахин төрөөгүй хүний буюу аврал аваагүй хүнд л хэлж байгаа гэсэн. Тэр утгаараа хавчиг. Харин орцсон хүнд юу хавчиг? Гайхалтай цорын ганц бидний нэгүсэл учраас гадаа байгаа хүнд хавчиг гэдэг ойлголтоор хэлэгдэж байгаа. Тэгээд зам хаалгаар орчоо тэгээ болдсон биш. Зам гэж ярьдаг. Зам нь нарийн цөөнгөн түүнийг олдог. Тэр ам өөд хөтэлдэг хаалга зам. Хаалгаар орчлоо. Тэгээд болж байгаа юм биш. Замаар явж цаана нь ам байгаа. Тэгэхээр энэ зам чинь юу юм? Бас л Есүс. Зам Есүс. Тэр утгаараа итгэлийн амьдралын бид Есүсийн явсан энэ хүү загалмайн зам, үхэл рүү үхлийн зам гэж байгаа. Хуучин хүнээ, гим нүглээ, бузар муу, худал хуурмгийг үхүүлдэг зам гэсэн үг шүү дээ. Үхлийн зам, хайрын зам, агапе хайр шүү энэ чинь. Хайрын зам, үйлчлэлийн зам. Мундаг болоод ирэхээр бусдаар үйлчлүүлдэг биш. Хамгийн мундаг нэгэн болох Есүс бурхан өөрөө үйлчлүүлэхийн тулд биш үйлчлэхээр ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид хизээч эзнээсээ багшаасаа дээр гарахгүй шүү дээ. Тэгээ бид ямар ч зохисгүй. Тийм учраас бид бусдад үйлчлэх ийм дуудлагатай. Тэгэхээр энэ зам үйлчлүүлдэг зам биш. Үйлчлэл зам. Нөгөө ганц зам чинь өөрөө хавчиг нарийн гэдэг. Зарим англи хэл дээр hard буюу хэцүү гэж байгаа. Хэцүү. Яг яваад ирэхээр хэцүү биш буюу юугаар явах вэ гэхээр Ром 8:2-4 дээр хэлж байгаачлан ариун сүнсээр явах үед эн чинь хэцүү биш болдог. Хэцүү биш, нарийн биш болно гэсэн. Харин явхаас наана нь ингээд явдсан билүү, яадсан билээ гэж байгаа хүнд нарийн харагддаг, хэцүү харагддаг. Тэгтээ яв гэж байгаа. Ягаад тэгэхээр ганцхан зам байгаа. Авралт хүргэдэг. Тэгэхээр за одоо ямар ч сонголтгүй юм явъя даа гэд явхад эн чинь ариун сүнсээр явах үйлдэлчтэй. Тэгээд ирэхээр юу вэ? Эн чинь нарийн биш үү шүү дээ. Ямар үргийн юм бэ? Бүр ингээд бүх зүйл бидний сайн сайхны төлөө Ром 8:28 ажиллаж исэн юм уу? Тэгээ Матай 6:33 дээр те Бурхны хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсүүдэд бос биш ээ. Тэр нь Ром 8:28. Матай 6:33 дээр те юуны төрөнд Бурхны хаанчл зүвт байдлынхаа тэгвэл бус зүйлсийг нэмж өгнө. Тэр бус зүйл чинь энэ дэлхийн ертөнцийн нөгөө өргөн арга замаар хайгаад байгаа бүх зүйл байхгүй юу? Тэгэхээр яг яваад эхлэх үед Иесусыг эзнээ болгох үед загалмайн замаар буюу үйлчлэлийн замаар хуучин хүнээ өхүүлээд бусдын авралын төлөө явдаг замаар яваад хаанчлалын төлөө яваад ирэх үед энэ зам чинь ямар өргөн бэ гэдэг хүн ариун сүнсээр явж байгаа хүнд харж ирдэг. Бүр Иесусыг хүртэл харна гэж байгаа. Иохан 14 дээр байна уу? 14-15 хавцаа байгаа. Дэлхийн ертөнц намайг харж чадахгүй. Есүс дэшээ удахгүй би явна гэж байгаа. Жохон байцнаа би явна. Дэлхийн ертөнц харахгүй. Харин та нар намайг харна гэж. Тэгэхээр энэ ч гайхалтай өргөн зам. Энэ дэлхийн ертөнцийн юуг харж чадахгүй бүр байдгийн ч мэдэхгүй зүйлсийг бид харж, мэдэрч, амтгалж. Эфес 1:3 дээр 3 байна уу 4 дээр хэлж байгаа. Тэнгэрлэг оршихуйдах аливаа сүнслэг өрөөлөөр бид Христ Есүсийн дотор өрөөгдсөн. Бүр сүнслэг өрөөлөд хүртэл орж ирдэг. Тэгэхээр ийм гайхалтай бүр юр бусын бүтээлийн энэ дэлхий дээр бид юр бусын амьдралаар амьдрна. Тэр өтхө Матай 19:29 дээр гэж байгаа. Золиослсон эзний төлөө золиослсон зүйлсүүдийг бид энэ үед 100 дахин үржүүлж авна гэж байгаа байхгүй. Тэг ирэх үед мөнх хайм. Тэгвэл ашиг хонжоо биш. Эзэн л чухал гэж явж байгаа үед эзэн л чухал. Эзэн буюу эзний хүсэл, бурхны хүсэл буюу бусдын авралын төлөө гэсэн үг шүү дээ. Бусдын авралын төлөө хайрлж үйлчилж ингэж яваад энэ л миний гол зүйлгээд явж байгаа. Үүнийхээ төлөө бүх зүйлийг явж байгаа хүний явж байгаа энэ зам донд бид олон зүйл золиослоо шүү дээ. Ягаад тэр сүнслэг тулаан донд байгаа учраас энэ дэлхий дээр сүнслэг тулаан байгаа учраас энэ дэлхийн 2 дугаар Коринт 4:4 дээр энэ дэлхийн бурхны тэмцлээс энэ дэлхийн бурхан буюу чөтгөрийн Эфес 6:12 дээр хэлж байгаа чөтгөрийн эсрэг бид тулалдж байгаа учраас олон зүйлс бид золиослогдно буюу энэ олон зүйлээсээ бид татгалзнаа түлхнэ гэсэн үг. Матай 6:20 24 дээр 23-24 дээр хавцаа байгаа хэлж байгаачлан эд баялагийг бид эзнээ болгохгүй бурхныг эзнээ болгоо. Хувийн их ашиг эзнээ болгохгүй гэсэн. Ингээд золиослоо явж их үед бурхан нь өөрөө бид нарыг нөгөө золиосон зүйлсүүдийг бүр хэд дахин илүүгээр биднэрт өгнө гэж байгаа. Гэхдээ энэ нь бидний хамгийн сайн сайхан биднэрт яг тохирсон байдлаар эзэн өөрөө бидний төлөө санаа тавина гэсэн үг.
бид нар яг мэдж байгаа юу н алдаа дутагдaltaа гэдэг. Тийм учраас энэ загалмай энэ Ерихогоос гарч Иерусалимыг чиглэн явж байгаа нь Иерусалим руу хүрэх зам нь өөрөө ийм зам ярьдаг шүү. За тэгээд 29 дээр бас тэгж байгаа олноороо түүнийг дагуу. За энэ дээр бас ингээд судалж байгаад бас бодогдсон юм юу гэхээр Матай 9-ийн та 30 Матай 9-ийн 35-аас 38-ыг харах юм бол ингэж байгаа. Ургацсан наривж адилчтан цөөн гэсэн гарч байгаа юм те. Есүс нийт хот тосгодоор явж синагогуудад зааж хаанчлалын сайн мэдээг тунхаглаж бүх төрлийн өвчин эмгийг эдгээж байлаа. Хүмүүсийг хараад тэр өрөвдөжээ. Өнөөдөр бас энэ хоёр сохор хүнийг хараад бас өрөвдөнө гэдэг үг нь бас орж ирж байгаа те. Тэр хүмүүсийг хараад өрөвдөжээ. Учир нь тэд хончингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа. Тэгээд 37 дээр тэгээд тэр шав нартаа хэлэхдээ ургац арвинч адилчид цөөн байна. Тиймээс ургацтай адилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа. Есүсийн цаг үед ийм байсан. Одоо бүр илүү байгаа. Бүр илүү байгаа нэг талаараа нөгөө талаараа бүр илүү юу гэдгийг ургац хураах боломж нь нээгдсэн. Тэгэхээр ургац арвин гэдэг нэг юу хэлж байгаа гэхээр та өмнөх ишлэгийг харах юм бол ингэж байгаа. Есүс нийт тосготоор явж синагогуудад зааж хаанчлалын сайн мэдээ тунхаглаж бүх төрлийн өвчин эмгийг эдээж байлаа. Тэг хүмүүсийг хараад тэр өрөвдөжээ. Яагаад өрөвдсөн бэ гэхээр учир нь тэд хончингүй хонь мэд туйлдсан байлаа. Оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд, махбодын хувьд, сүнсний хувьд үхмэл угаасаа. Тэгээд сэтгэл санааны хувьд хончингүй, эзэнгүй, ямар ч зориггүй бүр ингээ үхэл рүүгээ тугдж байгаа те адгуус амтэн шиг. Тэгээд махбод нь төрөл бүрийн өвчнөөр дүүрэн өнөөдөр бас нэг өвчнийг эдгэх гэж байна. Тэгээд өнөөдөр бидний амьдралд бас адилхан юм байна. Тэгээд энэ бүгдийг хараад юу гэж хэлж байгаа вэ гэхээр эдгээр хүмүүсүүдийг хараад эдгээр дэлхийн нөхцөл байдлыг харангуутлаа бурхан юу гэж харж байгаа вэ гэхээр ургац гэж харж байгаа байхгүй. Ургац. Цаг нь харахад одоо энэ дээр тиймээс тэгээд тэр шав нартаа ургац арвинж адилчид цөөн байна. Ургац арвин байгаа тэр том талбайг харж байгаа байхгүй эзэн. Тэгээд яагаад ургац гэж байгаа гэхээр бүр ингээд боловсроод бэлэн болцсон. Юунд бэ гэхээр бүгд зовлон зүдгүүртэй худал хуурмагтаас болоод бүгд аврал хэрэгтэй, бүгдэнд идэгрэл хэрэгтэй, бүгдэнд хайр, нулимсыг нарчих, тайтгаруулах, халуун өвөртөө тэврэх хайр, бурхан нь аврал нь идэгрэл нь хэрэгтэй хүмүүсүүд хар мянгаараа байгаа байхгүй. Энийг ургац гэж яриад байгаа. Тэгэнгүүтлээ нэг бодиттой бас нэг факт байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ бодиттой хүмүүсүүдэд хүрэх хүмүүс нь цөөхөн байна. Есүсийн үед бүр цөөхөн байгаа. Одоо эн чинь дөнгөж аврал эхэлж байгаа. Тэгээд Үлс 1:8-аас эхлээд Иерусалим, Юдэ, Самар гэдэг дэлхийн ертөнцид тархаж байгаа. Ингээд тархахт нь хүртэл манай эртний 70 оны тэгээ Иерусалимийн сүйтгэсэн сүйтгэл Иерусалим хотыг юу өчгөө болгосон тэрхүү хавчлага зовлонгоор дамжуулж хүчээр тарааж байгаа. Тэгээ ингээд цаашаага тараад ингээд 1990 онд Монголд орж ирсэн. Гэхдээ Монголд орж ирсэн ч гэсэн одоо итгэгч хүмүүсүүд өөрийнхөө хувьхан Есүсийн сайн мэдээг сонсоод би аврагдсан. Иохан 6-гийн 40-дэр хэлж байгаа Бурхны хүсэл, эцгийн хүсэл бол хүүд итгэж мөнх амьтаа байх л гэж байгаа. Тэгээ энэ хүслийнхэн дагуу надад биелдсэн Бурхны хүсэл. Тэгэнгүүтлээ хүн яаж байгаа гэхээр би аврагдсан юм чинь тэгэл болоо гэх гээд байгаа байхгүй. Эн чинь болохоор зөвхөн хаалгана. Түрүүн хэлсэн Матай 7-гийн 10 дээр хэлж байгаа. 13 байсан уу те. Энэ бол зүгээр л хаалга штэ. 13-аас 14. Тэгээ энэ хаалгаар ороод болт юм биш. Аврал ийм ярьдаггүй. Тандаа хоёр юм ярьдаг. Хаалгаар ороо тэгээд замаар нь явж иж цаана аврал байгаа. Тэгэхдээ юу гэдгийг эн чинь ингээд нэг юм олон хэмжигдэхүүн ойлголч. Аль гэзэнэ бид аврал автсан тэнгэрлэгээ оршихуйд бурхны хаанчлалын хуваалцагч нар Есүсийн дотор орцсон мөртлөө энэ дэлхий дээр бас байгаад байгаа байхгүй юу? Яг бодиттой аваагүй. Яг аль гэзэнэ автсан гэхдээ хараахан аваагүй гэдэг Библи теологчдын хэллэг байдаг. Тэгэхээр яг ийм байдалтай байгаа. Тийм учраас одоо бид Иохан 6-гийн 40-дэр хэлж байгаа би бурхан хүүдэн итгэж мөнх амьтаа байх нь бурхан аавын хүсэл. Миний хувьд биелдсэн. Гэхдээ бусдын маань хувьд нөгөө ургацсуудын хувьд биелээгүй байхгүй. Монгол ахын дүүсний хувьд 90 онд орж ирсэн ч гэсэн би жишээ нь 2003 онд баптизм хүртсэн. Тэгээ би аврагдсан. Тэгэл болоо биш байхгүй.
Жишээ нь миний хамаатнуудаас аврагдаагүй хүн зөндөө байгаа шүү дээ. Хөрш айлуудаас ч юм уу те. Тийм учраас яах вэ гэхээр замаар нь явна. Есүсийн явсан замаар явна. Тэр олон хүмүүс ургац зарим олон Есүсийг асар олноороо энэ Иерусалим буюу үхлийн зам руу хажууд дагаа яваад байгаа шүү дээ. Яг гоо тэд нар мдээгүй л дээ. Гэхдээ Есүс өөрөө мэдчихэе. Бүх хүмүүсүүд Есүсээс юм авъя гэдэг байгаа байхгүй. Бүгд өлсөөд ургац хураац намайг хураагаач. Би ургац байна намайг аваач. Би тэгээ одоо хувь тавилан руугаа оръё. Тэгээ ургацаар яг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ зүйл байгаа. Тийм учраас бид Матай 7-гийн 13 14 дээр хэлсэнчлэн бид замаар нь явна. Ингэж ижил энэ аврал чинь өөрөө бидний хувьд маш бодиттой тэр аврагдсан хүн хаан жилийн тогтолцоонд бид ордог шүү. Ийм ярьж байгаа. Тэгээд энэ дээр ингэж Матай 9 дээр ингэж байгаа байхгүй юу? Ургац ариунч адилчид цөөн байна. Энэ бол зүгээр факт. Энийгээс хэлсэн. Тэгэнгүүтлээ тэгвэл яах вэ гэдэг дээр эзэн 38 дахь ишлэлээр Матай 9:38 тийм эс гэж ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа. Гуйх залбирах юм ярьж байгаа байхгүй. Олон газар байгаа зүгээр 1-р Иохан 5-ын 10 тэ 14 15 дээр юу гэж байгаа гэхээр Бурхны хүслийн дагуу юу ч гуйсан тэр нь гарцаагүй биелдэг, сонсогдно тэгээ биелнэ гэж. Тэгээ олон газар дээр тэ миний хүслийн дагуу гуйх юм бол юу ч үгнэ гэж байгаа. Олон ишлэг гаргаж иж болно. Тэгэхээр энэ дээр та харж байна. Ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа гэдэг энийг бүр миний хүсэл байтугай та нар ингэж хүсээд гуй гэж байгаа. Гэтэ энэ хүсэл чинь өөрөө минийх биш. Есүсийн хүсэл, Бурхан Аавын хүсэл, гурвын хүсэл. Энэ Тэнгэр энэ нар мандаад байгаа, амьсгал өгдөөд байгаа энэ бүх орчлын ертөнц яагаад оршин тогтнож байгаа вэ гэдэг энэ бүр авралын төлөвлөгөөний хувьд хүртэл энэ чинь хамгийн чухал хүсэл байхгүй. Энэ хүслийг бид гуйхад гарцаагүй биелнэ. Гэхдээ энэ хиний талаар ярьж байгаа. Тиймээс ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа. Тэр ажилчдыг нь бид хэн гэж хараад гуйх юм. Эзэн минь энэ асар олон ургац байна. Энэ ургацыг хураах ажилчдыг илгээгэж хамгийн түрүүнд эхлээд бид нар өөрсдөө. Тэгээ би ингэж явхад хамтрагч нар олуула гэдэг санаа байгаа шүү дээ. Олуула энэ ургацыг хураах. Тийм учраас тэгээд нэгдүгээр би өөрөө ч гэсэн чадахгүй байж болно. Хүсэхгүй байх ч юм уу те. Эсвэл би чадахгүй байх, хүсэхгүй байх, миний чадвар хүрэхгүй байх. Ингээд хүртэл өөрийнх нь талаар гойно гэсэн үг шүү дээ. Ургац хураах ажилчдыг эзнээс гуйцгаа явуулахыг. Тэгэхээр инх тайван би өөрөө ургацын ажилчин байхаар дуудагдсан байхгүй. Та ч гэсэн ургацын ажилчин байхаар дуудагдсан. Тэрний үүдэн заавал чуулганд үйлчлэх гэж яриаг байхгүй. Хаанчлалын авралын төлөө буюу Бурхны хүслийн дагуу та өөрийнхөө дуудагдсан талбар дээр л ургацын ажилчин болно гэсэн. Эсвэл бас ургацын ажилчдыг та өөрийнхөө дуудлагаараа тэр хаанчлалын тогтолцоотой та оролцоно гэсэн. Янз бүрийн байдлаар ярьж болно. Тэгэхээр ингэхэд би чадахгүй байна буюу шин хүнийг минь, шин дүр төрхийг минь над руу илгээгээч гэж гуйсан ч бас нэг юм гуйлт байгаа шүү дээ. Би ургац хураач чадахгүй байна. Ургац хураагч надад хүсэл байхгүй байна ч юм уу. Эсвэл би хүсэл байхгүй гэж ярихгүй шүү. Яг шинэ хүн хаанчлалын иргэн болцсон бол энэ хүсэл нь угаасаа ороод ирдэг өөгдсөн байгаа. Тэгэхээр хүсэж байгаа ч гэсэн би чадахгүй байна. Тэгээ би айгаад байна, ичээд байна ч гэдэг юм уу. Тэгэх юм бол айдаггүй, ичдэггүй тэр хүнийг над руу илгээгээч. Инх тайвныг намайг над руу илгээгээч гэдэг юм уу. Энд чинь ариун сүнсний ирсэн зорилго чи ерөөсөө энэ байхгүй. Иохан 14, 15, 16 дээр байгаа 26 дээрч байгаа 14, 26, 15, 26 олон газар байгаа. Есүс ариун сүнс ирсэн зорилго бол ерөөсөө Есүсийн хүслийг биелүүлэхэд нь биднэрт туслахаар ирсэн. Буюу Библийн үгийг хэрэгжүүлэх буюу би бусдын авралын төлөө явхад ариун сүнс надад туслахаар ирсэн. Тэгэхээр ариун сүнс миний дотор байгаа юм бол энэ залбирлыг хийхэд ариун сүнс биднэрт туслана гэсэн үг. За ингээд ийм их юм ярьж байгаа шүү. Тийм учраас энэ гуйлтын чинь цаана маш тодорхой хариулт орж ирнэ гэсэн. Яг ингэж гуйх юм бол ургацын төлөө, өөрийнхөө төлөө биш. Би аль хэзээ ургац болоо хураагдсан. Гэхдээ бусдын төлөө би одоо ургац хураах адилчин болгохоор дуудагдсан байхгүй юу? Агуу захимжтай тэгж байгаа шүү дээ. Тэгээ амьд байгаад байгаа учраас цаг нь болоод өччих юм бол ярихдаггүй шүү дээ. Яагаад амьд байгаад байгаа? Яагаад ам өглөө болгон нар мандаад байгаа? Зориг байгаа. Бид Бурхны хамтрагчд болохоор өглөө болгон өгдөж байгаа шүү. Түүнээсээр энэ дэлхий дээр зүгээр айл гэрдэж тоглохын тулд биш. Тэнгэрийн улсад эхнэр нөхөр гэж байхаа болно шүү дээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа зориг нь
хаанчлын төлөө амьдрна. Ингэж амьдарч байх хугацаанд нөгөө туслагч маань, эхнэр маань, үр хүүхдүүд маань өгдөн штэ. Гэтэ гол зорилго нь айл гэрдэж, за би жоохон хэтрүүл ярьж байгаа. Айл гэрдэж тоглохын тулд мөнгө олоод энэ мах бодоо тижээгээл мах бодоо хооллохын тулд л амьдраад байгаа юм биш. Ганц л зорилготой. Есүсийн ирсэн зорилго. Өглөө болгон нар мандж байгаа дэлхийн ертөнцийг бурхан уур хилэнгээрээ биш, өршөөл нэгүслээрээ уур хилэнгээ халгалаад энэ дэлхийн ертөнцийг байлгаад байгаа зорилго нь ганцхан зорилготой. Айл гэрдэж тоглоулах биш те. Мах бодыг тижээх мижээх биш. Ганц л зорилготой. Юу юм? Ургуц сураах. Тийм учраас энэ гуух хүсэл чинь маш тодорхой байх. За цаашаа бүгдээрээ 30 дээр тэгэхээр юу гэж байгаа вэ гэхээр ингээд Ерүсалимаас Ерихогоос гараад Ерүсалим руу явах замд хажууд нь яасан бэ гэхээр үзэгтэн замын хажууд суугаа хоёр сохор хүнийг Есүс дэрвдүүр өнгөрөхийг замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэрвдүүр өнгөрөхийг сонсоод сохор хүн шүү дээ харж чадахгүй. Сонсоод за юу гэсэн бэ гэхээр Давидын хүү эзэн минь ээ бидний өршөөгөө гэж хашгиралдав. Хоёр хүн байсан хашгиралдсан. За бусад Марк, Лук дээр бол хоёр хүн гэж гардаггүй нэгхэн хүн. За тэр тусмаа Марк дээр бол бүр тэр хүний нэр нь гарч байгаа. Тимаин хүү Бартимай гэдэг хүн. За тэгээ Марк, Лук дээр хуулийн дээр тэр хүн гуйлагчин байсан гэж гарч байгаа. Гуйлагчин байсан. За яагаад Библи ингэ зөрчилдөд байгаа юм биш үү? Синоптик сайн мэдээ буюу ижил төстэй энэ 3 сайн мэдээ ижил төстэй өнгөрсөн мөртлөө хоорондоо зөрчилдөд өштэй гэдэг ойлгох хүмүүс тэгж ярих гээд байдаг. Та ч гэсэн тийм гарч ирвэл битгий тэгж яагаараа одоо тэр бодолтоо битгий бүдрээрээ. Юу вэ гэхээр олон газар Библи ингэж ярьдаг. Одоо жишээ нь та санаж байгаа бол Галил Декабол руу гараад Галил нуурын цаана байдаг Декабол 10 хот бүхий Декабол хуучин хариу үндэстэн байсан. Одоо тэгээд грекээр дамжуулан ромуудаа дамжуулан нэгдсэн шүү дээ. Тэр утгаараа Декабол гэдэг хариу үндэстний хот واخгүй уг нь бол тэнд Есүс очихоор гол Галил нуурыг гатлаад очих үед өөдөөс нь 2 чөтгөр шүгүүлсэн хүн ирдэг. Гэхдээ легион буюу түмэн гэдэг нэг л хүн гол дүр нь болж ярьдаг. Энэ мэдчлэн зүгээр яадаг вэ гэхээр яг төлөөлдөг нэг хүн нь төлөөлөгчийг нь бичих иймэрхүү тохиолдол Библиэд байдаг шүү. Тэгэхээр Тимаин хүү Бартимай гэдэг энэ хүн бол хоёр хүнийх нь нэг л байсан гэсэн үг. Хоёулаа сохор хүн, хоёулаа гуйлагчин. Тэгээ хоёулаа хашгиралцсан. Тэгээд нэг нь ерөнхийдөө бол төлөөлж ярьсан гэсэн үг. Эсвэл нэг хүний гол дүр нь болгосон гэсэн үг. Тэгэхээр гуйлагчин байсан гэж та ойлгоорой. За энэ гуйлагчин гэдэгтээ хамааралтайгаар бид нар яах юм бол сүүлдээ та өнөөдрийн хэсгийн төгсгөлд харах юм бол тэд нар эдгэрж байгаа. Эдгэрээд дараагаар нь тэдний хийх сонголтыг та анзаараарай. Өмнө нь одоо бол тэд нар сохор байгаа. Тэдний хувьд ганцхан боломж нь гуйлахгүй байх. Тэгээ бас нэг ойлголт байгаа. Юу вэ гэхээр сохор хүмүүсүүд ер нь ингээд дахир дутуу эрендэг зэрэмдэг хүмүүсүүдийг юдэчүүд хараагдсан хүмүүс гэж үздэг байсан. Олон ерөнхийд эдэн газар байгаа. Тэгээ тодорхой нэгэн бол Иохан 9 дээр бол санаж байгаа бол Иохан 9 дугаар бүлэг тэр чигээрээ төрөлхийн сохор нэг хүнийг эдгэж байгаа үйл явдал дээр гардаг. Гол дүр нь бол тэр төрөлхийн сохор хүн. Тэгээд эхэнд Иохан 9 дугаар бүлгийн эхэнд төгсгөлд Есүс орж ирдэг. Эхний хэсэг дээр нь Иохан төрөлхийн сохор хүнийг эдгээждэг. Дараагаар нь эдгэрснийх нь дараагаар нь очиж ярилцдаг. Энэ дунд чинь нөгөө нэг төрөлхийн сохор хүн эдгсэн хүнийхээ өөрийг нь эдгэсэн Есүсийн талаар бүр Санхедринд очиж гэрчилждэг. Бүр ингээд тэд нартай мэтгэлцэж тэгээ синагогоос хөөгдөж мөгдөж энэ гайхалтай эдгэрсэн зүйлийнхаа төлөө гол дүрд ингэж одоо юу гэдгийг үнний төлөө тэр хүн тэмцдэг. Тэгээд төгсгөл дээр нь аврал авдаг. Тэгээ энэ дунд Иохан 9 дээр таарах юм бол ингэж байна. За 1-2 дугаар ишлэг уншия. Иохан 9:1-2. Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ. Шавнар нь за одоо сонсоорой та. Раби хэн нүгэл үйлдснээс энэ сохор төрсөн юм бэ? Энэ өөрөө юу эцэг их нү гэж асуусан. Тэгээд тэд нар тийм ойлголт байсан. Зөвхөн төрөлхийнч биш. Ерөн сохор, дахир дутуу, уймун ямар нэгэн гажиг өвчтөл хүн байх юм бол идэвшгүй өвчтөө хүн байх юм бол энэ хүн Бурханаар хараагдсан гим нүглийн өр төлөөс та Йовыг санаж байгаа бол тэгэл 3 найз нь бөө юм болдог шүү дээ Йовыг. Тэгээ шууд тийм ойлголт байдаг юдэчүүд Библийн тийм ойлголт. Ер нь бол энэ нэг тийм буруу ойлголт бас биш. Гэхдээ төгс байнга юм байна гэж биш. Одоо та харах юм бол ер нь яагаад вэ гэхээр өвчин зовлон чинь нүглээс болж ертөнцид орж ирсэн шүү дээ Ромдор байгаа. Тэгэхээр энэ ерөнхий ойлголтын дагуу юдэчүүд бүгд тэгж ойлгодог. Тэгээд
Тэгэнгүүтлээ одоо юу гэдгийг өөрсдийгөө гол нь ялгаатай гэдэг дүгнэлтийг гаргаад ирэхээр л бүдрээд байгаа байхгүй юу? Түүнээс биш бүх хүмүүс өвчтөж бай, төрөлхийн сохорч бай, хараатууч бай бүгд нүгэлтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд ялгаад харьцуулаад өөрсдийгөө дээгүүр тавих гэдэг. Ингээд ирэхээр тэд нар бүдрээд байна гэсэн. Тэгээд та одоо энэ харах юм бол энэ хүн нүгэл үлдсэн үү эсвэл эцэг их нүгэл үлдсэн юм уу? Сонио асуулт. За энэ яг энтэй хамааралтай та Шалам Bible Study дээр Иохан итгэн шийдэх цагийн Иохан 9-ийн 1-ээс за одоо 1-ээс 9 дугаар бүлэг тэр чигээрээ тэгээ хэд хэдэн хуваацсан Библи судал хийцэн байгаа шүү. Та тэр хэсгийг цаг зав гаргаад үзэх юм бол илүү дэлгэрэнгүй байгаа. Маш гоё юу гэдгийг судалгаа хийсэн учраас боломжоор. Тэгэхээр тэн дээр ингээд Есүстэй юунаас болоод энэ хүн сохор байгаа юм бэ гэж асуух үед Есүс хариулт нь 3 дугаар эшлэл дээр энэ хүнч биш, эцэг ихэнч биш, нүгэл үйлснээс энэ хүн сохор байгаа юм бишээ. Одоо ялгааг нь таараарай. Харин энэ бол Бурхны үйлсийг түүгээр харуулахын тулд юм а гэж. Яг энэ тохиолдолд гэсэн үг байхгүй. Тухайн сохор хүн ягаад тэгэхээр Библийн цаг үед байсан Есүсийг явж өнгөрөх хажууд нь байхаар яг ингэж таарсан учраас ч гэдэг юм уу те. Тэгэхээр за ингээд тухайн цаг Библи хэсгийг Библи судлалын хамааралтай хэсгийг харах юм бол та бас өөрөө олон юм мэдэх боломжтой. Тэгээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хүмүүсүүд тэгж боддог байсан. Төрөлхийн сохор хүн, сохор доглон те ингээд элдвийн янзын цаа өвчтэй хүмүүсүүдийг гим нүгэлтэй. Тийм учраас яадгүй гэхлээр тэд нар синагогт ч ордоггүй, оруулдаггүй. Тэгээ ажиллаж олдохгүй шүү дээ сохор хүнийхээ ажиллах үү. Тийм учраас ганцхан боломж нь гуйлгах. Лук, Марк дээр хэлж байгаа гуйлах чинь байсан гэж. За тэгээд нэг хүн уу хоёр хүн үү гэдэг би түр ярьсан те. Тэгээд тэдний хэлсэн үг 30 дугаар эшил замын хажууд суугаа хоёр сохор хүн те Есүсийг нэр өнгөрөхийг сонсоод за одоо энэ хэлсэн үг сонирхолтой. Давидын хүү эзэн минь ээ биднийгээ өршөөгөөч хэлж байгаа. За би ингээд судалж байгаа зүгээр ингээд яасан л да. Нэг давтаад байгаа юм шиг санагдсан. Урд нь би энийг судалчаагүй лөө гэж бодсон байхгүй. Тэгээд ингээд санаад бодоод хайх үед бол Матай 9 дээр түрүүн нэг ургацсан зарим ажилчид цөөхөн гэдгийн өмнөхөн талд нь яаж байгаа вэ гэхээр яг энэ үйл явдал болж байгаа. Хоёр сохрыг хийдгээ. 27 Матай 9:27-оос 31 дээр. Тэгвэл энэ ингээд давтаад байгаа мөхөр үгүй. Ийм тохиолдол 2 удаа гарсан гэсэн. Матай 9 дугаар бүлгийн энэ сохор хүн бол Галилд байхад Есүсийн үйлчлэлийн эхний жилүүдэд болсон үйл явдал. Харин одоо энэ Матай 20 дугаар бүлгийн 27-оос 29-оос 34 дээр болж байгаа энэ хоёр сохор хүн бол Есүсийн бүр сүүлийн өдрүүдэд нөгөө Матай 9 дээр бол эхний жилүүдэд эхнийх нь 1 2 дугаар жилийн маш эхнийхээ үед болж байгаа үйл явдал. Галил аймагт энэ бол Юдэ аймагт бүр Иерусалим руу явж их замдаа Ерихогоос Питан руу явж их замд. Тэгэхээр хоёр ялгаатай. Гэхдээ хуйлан дээр нь харах юм болно шүү дээ. За энэ 9 дээр бол төрөлхийн сохор хүн байсан. Төрөлхийн сохор биш. Тэр бол өөр би түрүүн Иохантай хандураад. Энэ дээр бол сохор хүн. Гэхдээ энэ дээр болохоор яаж хуйлан дээр нь яаж байгаа гэхээр нэг зүйлээр хэлж байгаа. Маш сонирхолтой. Библийг сонирхолтой байхгүй. Давидын хүү гэдэг үгийг хэлж байгаа. Давидын хүү минь ээ биднийгээ өршөөгөөч та хаарта. Матай 9:27. Давидын хүү минь ээ биднийгээ өршөөгөөч. За энэ үг. Өнөөдөр Матай 20 30 дээр те Давидын хүү минь ээ за эзэн минь ээ гэж орж иж байна. Биднийгээ өршөөгөөч. Хоёр сохор хүн энэ залбирлыг хийж байгаа. За бид дээр дахиад нэг холбоос олсон. Гаргаж уу гараагүй нөө. Юунд би гаргаагүй юм шиг байна. Канаан эмхтэй түүх гардаг. Матай 15 дээр би гаргаагүй юм байна л да. За Матай 15-ын 21-с 28 дээр Канаан эмхтэй гэж байгаа. Есүс бүр Галилаас хойш яваад тэр Сидон руу явж байгаа үед нэг Канаан эмхтэй ирээд түүнээс охин чөтгөр шүглсэн охиныгоо эдгэхийн төлөө гуйдаг. Ингэхэд би яа гаргаагүй юм болоо. Ингэхэд тэр ч гэсэн бас хэлдэг. Давидын хүү минь ээ гэж хэлдэг. Би гаргах чи дөө Матай 15. Матай 15-ын 20. Тэгээ энд анзаарах юм бол хараа дандаа нийгмээс гологдсон хүмүүсүүд Есүсийн жинхэнэ хэн гэдгийг тэд нэр харж чадчихсан гэдгийг дүгнэлт байхгүй. Матай 15-ын 21-ээс. Гэтэл бусд нь харж чадаагүй. Итгэж чадаагүй. Тэр өдрөө бүр байн хажууд нь юу гэдгийг дагаж явж исэн фарисеучуд олон хүмүүсүүд асар олон гайхамшигуд нь үлдсэн мөртлөө
чадаагүй. Харин эднэр энэ сохор хүмүүсүүд сонсч ирсэн болохоос хараагүй. Тэгээд тэр Канаан эмэгтэй 21-с 28 энэ Канаан эмэгтэй Давидын хүү минь намайг өршөөгөөч гэж байгааз. Яг маш теологийн хувьд маш чухал залбирлыг гуйлтыг хийж байгаа байхгүй. Тэгээд ингэж харж чадж байгаа хүмүүс нь дандаа нийгмээс гадуурхагдсан юу гэдгийг гадаад байдлаараа сохор гэж хэлэгдэхэр хүмүүс байхгүй. Энэ Канаан эмэгтэй чи харь үндэстэн. Сүнслэг тэднэртэй ямар ч холбоогүй. Тэгээд тийм учраас тэд нар бол харах хэвээр ямар сүнслэг ойлголтоо харж чадахгүй сохор хүмүүс, сүнсээрээ сохорсон хүмүүс гэж тэд нар ярина шүү дээ. Тэгээ одоо энэ түрүүний ярьсан Матай 9-дэр 20 дээр хэлж байгаа энэ хүмүүс хоёулаа энэ 2 энэ хүмүүсүүд хоёулаа сохор хүмүүсүүд. Тэгэхээр тэгсэн мөртлөө яг сүнснийхээ ойлгож ухаарах юм харж чадж байгаа байхгүй. Гэтэл Матай 9 дээр яаж байгаа гэхээр фарисеучуд Матай 9-ийн сүүлийн хэсгийг та гаргадаа. Матай 9 бишээ Иохан 9 сүүлийн хэсэг дээр харагдаа сүнсний сохорл гэдэг хэсэг дээр яаж байгаа вэ гэхээр 39 дээр Есүс түүнд би энэ ертөнд за 37 дээр те Есүс чи түүнийг харсан одоо чамтай ярьж байгаа тэр мөн гэлээ тэгээд 38 дээр тэр эзэн би итгэж байна гэ түүнд мөргүү буюу аврал авсан алдаршуулсан гэсэн үг шүү дээ эзнээ болгосон. Тэгээд ингээ аврагдаж байгаа. Тэгсэн чинь Есүс тэр хүнд аврагдсан тэр төрлийн сохор хүнд Есүс юу гэж хэлж байгаа гэхээр Есүс түүнд би энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн нь харагддаг сохор болохын тулд юм гэж айлтлаа. Энийг сонссон чи хажууд нь байсан Есүстэй хамт байсан зарим фарисеучуд үүнийг сонсоод түүнд бид бас сохор байх нь уу гэхэд 41 дээр Есүс тэдэнд хэрв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар бид харж байна гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна. Энийг бас судалсан хэсэг байгаа шүү та дэлгэрэнгүй үзэж болно. Тэгэхээр 39 дээр маш чухал нэг юм хэлж байгаа. Есүс энэ дэлхий дээр 2 удаа ирнэ гэсэн ойлголт байгаа шүү дээ. Эхний удаа ирсэн. Одоо энэ болж байгаа үйл явдал. Тэгээ эхний удаа ирэхдээ шүүлтийн төлөө ирээгүй гэж байгаа. Иохан 3 дээр байгаа. Би яллахын тулд биш харин аврахын төлөө ирсэн. Гэхдээ аврахын төлөө ирэхдээ нэг зүйлийг танилцуулсан. Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө цорын ганц зам үннийг өөрийгөө сайн мэдээг. Гэтэл энэ сайн мэдээнд Есүсийн амьдралынхын үед сайн мэдээнд нь итгэхгүй хүмүүсүүд яана гэж итгэхгүй сонголтоосоо болоод эхнийх нь ирэлтийнх нь үеэр шүүгдчихэж байгаа байхгүй юу? Тэрийг хэлж байгаа. Есүс тэгж байгаас Есүс 39 Иохан 9:39 дээр Есүс түүнд би энэ ертөнцид шүүлтийн төлөө ирсэн нь гэж байгааз өнгөрсөн цаг дээр эхнийхээ ирэлтийг ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр шүүлтийн төлөө ирсэн нь харагддаг сохор буюу загалмайн сайн мэдээнд нь итгэж чадж байгаа хүмүүсүүд нь харна гэсэн. Итгэхгүй байгаа нүдэрээ харж байгаа мөртлөө итгэхгүй байвал сүнслэг байдлаараа сохорж ийнэ гэсэн. Тэгэхээр энэ өнөөдрийн гол дүрд гарч байгаа энэ сохор хүмүүсүүд түрүүний Матай 9 дээр хэлсэн, Матай 15 дээр байгаа тэр Канаан эмэгтэй, Иохан 9 дээр байгаа төрөлхийн сохор хүн эдгээр хүмүүсүүд чинь гаднах байдлаараа Канаан эмэгтэй бол сүнслэг байдлаараа харь гэдэг утгаараа сохорсон гэж ярьж байгаа. Харин бусад Иохан 9 дээр байгаа, Матай 9 дээр байгаа, Матай 20 дээр байгаа эдгээр сохор хүмүүсүүд чинь бүгд гаднах байдлаараа сохорсон мөртлөө сүнслэг байдлаараа харах систем харж чадж байгаа учраас эзэн тэднийг гаднах байдлаар нь ч гэсэн итгэж байгаа. Та энэ нэг зарчмыг хэлэх гээд байгаа зарчмыг та анзаарж байна уу? Гол зүйл дээрээ төвлөрөөд гол зүйлийнхаа төлөө эзнэр эдгэлэх гэж эзнэр хангуулах гэж ариун сүнсээр нь оюун санаагаа шинжлэх гэж гол зүйл дээрээ явж байгаа хүний хувьд нөгөө Матай 6:33-ын дагуу бусад зүйлсийг нэмж өгдөг. Гол зүйл үргэлж голоороо байх хэрэгтэй. Тэр нь юу юм? Сүнсний төлөв байдлынхаа асуудлыг шийдэх. Энэ зүйлийн төлөө явж байгаа цагт энэ зүйл эдгэрчих юм бол бусад зүйлс дагаад зүгээр дороо шийдэгдэнэ. Харин энэ гол зүйл гэж харахгүй гаднах байдлаа. Одоо тэр фарисеучуд хуулийн багш нар шиг эрх мэдлээ, байр суурь гол зүйлээ гэж бодсон учраас Есүсийг гол биш болгоод алж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо буцаад цөмөр үндсэн хэсэг рүү очие. Тэгэхээр энэ Матай 20 дээр байгаа, Матай 9 дээр байгаа, Иохан 9 дээр байгаа хүмүүсүүд яаж байгаа вэ гэхээр Иохан 9 жоох ялгаатай. Энэ Матай 9, Матай 20, Матай 15 дээр байгаа эдгээр хүмүүсүүд дандаа гол зүйлээ хэлж харсан. Тэр нь юу гэхээр Есүсийг яг хэн гэдгийг яг голоор нь харсан гэсэн үг. Түрүүн хэлсэн шүү дээ. Нэг ийм үг хэлсэн. Давидын хүү минь өршөөгөөч гэдэг энэ хэллэг. Энэ бол Библи судлалын, теологийн, бидний итгэлийн амьдралын цаашдаа шинэ гэрээ судлаад явхад энэ ойлголт маш чухал. Нөгөө Ром 10-ын
энэ Ром 19-с 10 дээр байгаа биднийг авралт хүргэдэг үндсэн хоёр ойлголт чинь энэ хоёр ойлголт байхгүй юу? Давидын хүү минь ээ биднийг өршөөгөөч. За энэ эзэн минь ээ гэдэг энэ гурлаа орж болно гэсэн. Ямар хоёр ойлголт вэ? Давидын хүү гэдэг энэ үг чинь шууд автоматар хуучин гэрээнийхээ иш үзүүлгийн дагуу Месиа гэдэг хэллэг байхгүй юу? Месиа гэдгийн илэрхийлэл. Давидын хүү, хүний хүү. Давидаас Самуэль дээр хэлж байгаа Давидаас мөнхийн хаанчлал гарч ирнэ. Аврагч гарч ирнэ гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр тийм учраас Израильчууд бүгд мэдж байгаа. Давидын хүү гэдэг энэ хэллэг бол шууд Месиа гэдэг хэллэг. Тэгвэл Месиа гэдэг хэллэг чинь бидний хувьд, теологийн хувьд, Библийн ерөнхий энэ Библи судлалын хувьд ямар хэллэг юм? Давидын хүү, хүний хүү чинь хүн төрлөختнийг аврахаар ирсэн. Гим нүглийн асуудлыг шийдэхээр ирсэн. Месиа. Тэгэхээр Месиа буюу тослогдсон, томилогдсон нэг юуны төлөө томилогдсон юм? Загалмай үхлийн төлөө. Филиппо 2-ыг та 2:6-аас 11-ийг хараарай байгаа. Загалмай үхлийн төлөө бурхан дүр төрхөө орхиод боолын дүр буюу хүний дүрийг авч ирсэн. Хүний буюу Давидын хүү, хүний хүү Месиа гэдэг. Үүний төлөө томилогдож ирсэн буюу тослогдсон нэг, томилогдсон нэг гэдэг Месиа гэдэг хэлдэг байхгүй. Тэгэхээр загалмайн төлөө ирсэн. Тэгэхээр Месиа, Давид, Христ гэдэг чинь грекээр Месиа гэсэн үг шүү дээ. Тий, тослогдсон нэг. Месиа бол еврейгээр тослогдсон нэг гэсэн үг. Тэгэхээр Давидын хүү, Христ, Давидын хүү, хүний хүү гэдэг энэ хэллэгүүд чинь цаагаараа юу хэлж байгаа гэхээр загалмай дээр орчлон ертөнцийн гим нүгэл, хүн төрлөختний гим нүглийн асуудлыг шийдээд зөвтгөх нэгэн, аврах нэгэн гэсэн үг. Тэгэхээр Ром 19:10 дээр хэлж байгаа хүн зүрхэндээ Есүс Христийг үхэгснээс амилсан гэдэгт нь итгэвэл зөвтгөгдөн гэж байгаа. Зүрхэндээ Есүс Христийг амилсан гэдэгт нь итгэвэл энэ амилалт гэдэг үгний цаана шууд автоматар амилалт яригдахаас өмнө үхэл нь яригдах ёстой шүү дээ. Тэгэхээр загалмай үхэл амилалт гэдэг шууд загалмай цогц сайн мэдээ ярьдаг гэсэн үг. Тэгэхээр загалмай төгс сайн мэдээнд итгэвэл хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч зөвтгөгддөг. Амилсан гэдэгт нь буюу загалмай сайн мэдээнд нь итгэвэл зөвтгөгдөн буюу Есүсийг Месиа гэдэгт нь итгэвэл зөвтгөгдөн. Тэгвэл энэ итгэнэ гэдэг нь ямар үйл явдал юм? Гимшил ярьдаг байхгүй юу? Гимшил. Нэг дахлын тогтолцоо чинь. Би гимших буюу буруугаа олж хараад зөв рүүгээ эргэх. Буруугаа буюу би бол гимтийн юм байна. Би үхэх ёстой юм байна. Зөв рүүгээ эргэх юу юм? Тийм ээ би үхье гэгээд Есүсийн загалмай үхэл рүү эргэнэ. Луг 9:23 дээр хэлж байгаа. Өдөр бүр өөрийгөө үгүйсгэж буюу өхүүлж загалмайгаа өрөөд намаа гэдэг. Өдөр бүр өөрийгөө үгүйсгэж өхүүлж гэдэг нь бол хуучин хүнээ бузар муугаа олж хараад тэгээд Есүстэй нэгдээд загалмай дээр өхнө гэсэн. Тэгээд загалмайгаа үүрэх буюу одоо энэ дээр хэлж байгаа эзэн минь гэдэг ойлголт байхгүй юу? Эзэн минь. Ром 19:10 дээр хэлж байгаа шүү дээ. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдал хүрч амаараа хүлээн зөвшөөрөн авралт хүрнэ. Энэ бол 19 дээр болохоор хүн зүрхэндээ Есүс Христийг үхсдээс амилсан гэдэгт нь итгэвэл зөвтгөгдөөд амаараа эзэн минь гэж хүлээн зөвшөөрвөл аврагдана гэж байгаа. Энэ эзэн минь. Тэгэхээр Ром 1 дээр бас байгаа. Ром 1:4 дээр Есүс ариун сүнсний хүчээр үхсдээс амилснараа Бурхны хүү гэж тодорхойлогдсон. Тэгэхээр Бурхны хүү гэдэг нь амилах үед тэр дүр төрх нь гарч ирсэн гэсэн үг байхгүй юу? Тэр дүр төрх нь Филиппо 4-дөр хэлж байгаа тэр алдаршсан гэсэн үг. Тэгэхээр Есүсийг амьдралынхаа эзнэ гэдэг энэ үгний чинь цаана юу байгаа гэхээр Есүс бол Бурхан учраас миний амьдралын эзэн байж чадна гэдэг хэллэг байхгүй юу? 30 он 1-р зуунд амьдарч исэн 2000 жилийн өмнө байсан тэрний үйл явдал яагаад 2000 жилийн дараа надтай хамааралтай болчихж байгаа юм гэхээр цаг хугацаагаас үл хамаардаг. Цаг хугацааг бүтээсэн бүтээгчийн цаг хугацаа мөнхийн оршихуйд эцгийн баруун гартаар заларж байгаа. Тэгээ ариун сүнсээ илгээсэн. Тэгээ Иох 14:23 дээр хэлж байгаа. Тэр ариун сүнсээрээ дамжуулан гурвал бид нартай хамт амьдарч байгаа. Бид тэр хүнтэй хамт амьдрнаа гэж хэлж байгаа. Иох 14:23 дээр. Тэгэхээр ариун сүнсээр дамжуулан цаг хугацааны гадна байдаг Бурхан надад миний дотор ороод ирсэн учраас Бурхан миний эзэн байж чадна гэсэн үг. Бодтой миний мөнгө биш. Бодтой намайг миний эсрэг тэмцдэг 1-р Петр 2 дээр хэлж байгаа миний эсрэг тэмцдэг махбод миний эзэн биш. Бодтой намайг энэ хажууд нийгмийн элдв янзын тогтолцоогоор бид нарыг захирах гээд байгаа. За зарим улс үндэстэн дээр бол бодтой бүр захирж байгаа шүү дээ. Хойд Солонгос хятад гэдэг юм өөр ямар үндэстэн байдیں۔ Тэгэхээр бодтой энэ дэлхийн ертөнцид захирж байгаа тэр чинь ч гэсэн намайг захирахгүй илүү бодтой нэгэн намайг захирна. Тэр нь юу юм? Яг одоо амьд байгаа. Есүс яагаад тэгэхээр амилсан учраас. Амилсан учраас Бурхан гэж Ром 1 дээр хэлж байгаа. Бурхан гэж тодорхойлогдсон, батлагдсан.
Тэр нэгэн дээр байгаа, миний дотор хамт амьдарч байгаа. Тэгэхээр илүү бодиттой, илүү надад ойрхон байгаа нь Есүс аахгүй юу? Тийм учраас миний эзэн байж чадна. Тэгээ иймэрхүү ойлголт ирж байгаа. Тэгээд өршөөгөөч буюу хамгийн гол энэ зүйл чинь гимшлэр л та бодолтой. Есүс сургаалаа эхлэхдээ хамгийн анхны үйлчлээ эхлэхдээ хамгийн анхны сургаал номлон эхлэхдээ Матай 3 дээр байгаа те 4 дээр ч байгаа 4 дээр байгаа шүү. Хэлэхдээ гимшигтүн Тэнгэрийн хаанчлал ойрхон байна ирж гинэ гэдэг хэллэг байгаа шүү дээ. Гимшигтүн. Гимшлэр л аврал хаанчлалд ордог. Сүнсэндээ ядуу байж гэсэн үг шүү дээ. Матай 5:3 дээр. Тэгээ би өчтөрх нөгөө нэг Мартин Лютерийн 95 тезисийг яг ингээд нэг харж үзлээ. Орчуулбал яад юм болдоо гэл тэгэл яг хэр шаардлага байна, барах юм болов гэж бодож байгаа зүг харж үзлээ. Хамгийн ихнийх нь юу байгаа гэж. Хамгийн ихнийх нь тезис нь тунхаглал нь ямар тунхаглал байгаа гэхээр бидний эзний би гаргацдаг байж сая саналаа. Бидний эзэн одоо бидний эзэн бурхан маань Матай 4-ийн хэд дээр байлаа 12 дээр ч байлаа тэрэн дээр хэлдэг гимшигтүн гэж хэлсэн энэ тунхаглал нь тухайн итгэгч хүнийг бүхий л амьдралынхын турш байнгын гимших энэ зүйлд урайлсан үг байсан. Энэ зүйлийг хэлсэн гэд эхэлж байгаа байхгүй юу? Мартин Лютерийн хамгийн анхныхын тунхаглал нь. Юу гэсэн үг гэхээр Есүс гимшигтүн. Ер нь Есүс биш одоо юу гэдэг Тэнгэрийн хаанчлалтай Библийн хэлж байгаа гимших гэдэг энэ зүйл нь нөгөө грек хэл дээр нөгөө одоо үргэлжлэх хэвд бичигдсэн байдаг гэж ярьдаг штэ. Гимшсээр байх гэдэг. Тэгэхээр Есүс Мартин Лютер чи өөрөө латин вулгатэ буюу латин хэлнээс герман хэл рүү хар ярианы герман хэл рүү орчуулсан байгаа байхгүй юу? Латин хэлнээс латин чи өөрөө грекээс орчуулсан. 200-аас 200-300 оны үед. Тэгэхээр грек их хэл дээрээ яг Матай өөрөө ингэж бичээж татвар ураагч Матай бичиж байгаа энэ хэл дээрээ гимшсээр байх гэдэг энэ цагт хэл зүйн цагт бичсэн үг байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд Мартин Лютер чинь тэр бүгдийг олон юмыг судлаа тэгээ яах үед харин католик болохоор өөр юм ярьдаг бүр мөнгө өгж гимшдэг. Тэр утга өгсөн хүнийг тэр хүлээлгийн газар хүртэл эндээс энэ дэлхийгээс мөнгө өгөх юм бол тэр хүнийг аварч болно эсвэл нэг удаа ингээ мөнгө өгөөд бичиг баримт авцсан байх юм бол найдвартай гээл тэрийг авахын тулд мөнгө өгнө гэдэг элдв янзын балан болгож байгаа нөгөө Библиэлд нэмж байгаа байхгүй нэмж байгаа бас хасах буюу энэ байнга насан туршдаа гимшсээр байх гэдэг нь ойлголтыг хасж байгаа. Тийм учраас амийн илчилт номын дагуу амийн номноос хасагдана. Католикийн тэр ойлголтын дагуу явж байгаа хүмүүс бол харин нэмж байгаа бол илчилт номон дээр байгаа тэр зовлон хүртэл нэмнэ гэж байгаа байхгүй юу? Илчилт номон дээр байгаа. Тийм учраас энэ бүгдийг хараа. Тэгэхээр өршөөгөөч гэдэг энэ гимшил чинь өөрөө авралын маш хамгийн сур ойлголт. Тэгэхээр бид байн гимшил дотор явдаг. Сүнсэндээ ядуу гэдэг олж ухаарад гимшээ тэгжээж ариун сүнс биднэрт бэлхэм дүүрнийг бэл болгож өгдөг. Гэхдээ энэ чинь байнгын цаг. Нэг удаа ингэчээл тэгэл би одоо ёстой аюулгүй биш. 1-р Петр 5:8 дээр хэлж байгаачлан эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй байхгүй бол та нарын өрсөлдөж болоход яавал биднийг залхихаар гитэн явж байгаа энэ дэлхий дээр амьдарж байгаа учраас энэ дэлхийн бурханыхан дэлхий дээр энэ дэлхийн бурхан болсон чөтгөрийн хаанчлал дотор Есүсийн хаанчлал байгаа байхгүй юу? Тийм учраас байнгын гимшсээр байх, байнгын Есүст итгэсээр байх, байнгын Есүсийн дотор явсаар байх, байнга гол зүйлээ харсаар байх гэдэг юм ярьдаг. За ингээд цаашаа явъя. Тийм учраас сүнсний сохрол гэдэг дээр ярьж байгаа. Тэгээд харин энэ сохор хүн бол гол зүйлээ харсан учраас сүнс нь харж чадсан. Тийм учраас гол зүйлээ хараад гимшээд эзнээ болгоод гол зүйл рүүгээ Есүс рүүгээ ирсэн учраас тэр хүн мах гадагшлаад үр жимсэн буюу эдгэрлэн махуд нь Есүс эдгэж өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн ялгаа байхгүй. Есүс байхгүй. Байсан бол би ч гэсэн яг одоо өвчнийхөө эдгээгээд ингээд тэгмээр байна. Амьдралынхаа асуудлыг шийдмээр байна. Есүс байгаа шүү дээ. Одоо бүр илүү гоёор байгаа. Та Иохан 14, 15 дээр 16 дээр байгаа тэр ариун сүнсний талаар ярьж байгаа тэр гайхалтай олон ишл байгаа. Итгэж идэх цагаараа судлаа явж байгаа. Тэн дээр анзаарах юм бол би явах нь та нарт ашигтай гэж байгаа байхгүй юу? Ашигтай гэж хэлсэн. Тэр үнний сүнс олон зүйлийг та нарт мэдүүлнэ. Туслана гэж байгаа. Ашигтай. Илүү агуу ажлуудыг хийнэ гэж байгаа. Тэр үнний сүнс ирснээр. Тэгэхээр
Тэгээд тэр үнний сүнс чи өөрөө Есүсээс тусдаа нэг юм биш байхгүй юу? Иохан 14:23 дээр бид гэж байгаа олон тоон дээр бид тэр түүнтэй очиж хамт амьдрнаа гэж байгаа. Ариун сүнсээрээ дамжуулан Есүс биднэртэй хамт амьдарч байгаа. Тэр гурвалч нь өөрөө маш цогц тусдаа ойлголт биш байхгүй юу? Тийм учраас цор ганц бурхан гэж Библи хэлдэг. Тийм учраас өнөөдөр ч гэсэн бид гол зүйлээ хараад явж ивэл яг адилхан л гэсэн үг. Тэг бүр илүү яагаад илүү гэхээр quality буюу чанараараа илүү биш, quantity буюу хязгааргүй хэмжээгээр тоо хэмжээгээр илүү. Яг одоо энэ Матай 9 дээр байгаа, 20 дээр байгаа, тэгээ Иохан 9 дээр байгаа, Матай 15 дээр байгаа эдгээр хүмүүсүүд чинь Есүстэй яг бодиттой уулзсан хүмүүс шүү дээ. Есүстэй уулзаагүй бол хар мянган тэр утгаараа ургацсан нариун гэдэг байгаа. Асар олон хүмүүс зовж байгаа шүү дээ. Тэгэхээр Есүс дээр очиж ижил эдгэрэл авах гээд байгааз. Тийм үед амьдарч исэн учраас Есүс би явсан та нар дээр гэдсэн байхгүй. Харин ариун сүнс ирэхээр нөгөө omnipresence мөн чанараараа нэг цагт нэг зэрэг хаасаагүй оршдог мөн чанараараа зөвхөн 2000 жилийн өмнө болсон тэр ганцхан үйл явдалд итгэх үед хаасаагүй Есүс өөрөө орших боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ Есүс өөрөө хаасаагүй оршихороо яг л энэ эдгээр энэ бидний судалж байгаа энэ үйл явдлууд чинь үржигдэх бас болох боломжтой гэсэн. Гол зүйлээ хараад явж байгаа цагт бусад зүйлс нэмж өгнө гэсэн. Эдгэрэл одоо юу байдгийг. Тэгээ гол зүйл нь хараа явж байгаа. Тэр гол зүйл юу вэ гэдэг дээр бүр хамаг юм тавих хэрэгтэй. Бүр би эдгэрхгүй байсан ч яах вэ эзэн минь ээ. Миний хувьд эдгэрлээс илүү би энийг хүсэж байна гэдэг тийм төлөв байдлыг ярьж байгаа байхгүй. Тэрнээс би зүгээр гол зүйлээ хараад явъя гэж байгаа юм чи гол зүйлийг хийгээл явж ийл та. Тэгэхээр чимээгүй байж байгаа чимээгүй гараа. Харин миний хувьд гол зүйл буюу би баян болмоор нь мөнгөтэй болмоор нь эрүүл болмоор байна. Тэгэхээр би эрүүл болно гэдэг миний хувьд гол зүйл. Гэхдээ та яг гол зүйл гэж юм л та. Тэгэхээр би таны гол зүйлийг чинь би хийгээд хэдэн жил явъя. Цуглаанд чинь үйлчлэе. Одоо юу гэдэг юм? Библийг хэд өдөр судлаа. Тэгээ харъя. Ийм ярихгүй. Ариун сүнс чи omniscience буюу бүгдийг мэддэг мөн чанартай. Бурхан өөрөө. Тийм учраас энэ хандлага чинь шууд мэднэ гэсэн үг. Тэгээд тийм учраас ийм хандлага гол зүйл Есүсийг тийм учраас те Матай 7:21-23 дээр эзэн минь гэдэг бол Тэнгэрийн хаанч дарахгүй. Эцгийн минь хүсэл буюу Есүсийн дотор мөнх амьтаа байх гэдэг энэ зүйл чинь юу вэ гэдэг дээрээс хамаг гол зүйлээ те төвлөрж байгаа тэр нэг нь Тэнгэрийн хаанч л орно. Тэгээ тэрнийхээ дагуу үйлддэг. Тэгэхээр энийг ярьж байгаа шүү. За тэгээ 31 рүү оръё бүгдээрээ. Тэрнээс тий 31 рүү очие те хашгиралд гэдэг энэ үг бас чухал. Дараа нь гарна тэгэхээр нэрээ. За 31 дээр ард олон тэднийг дуугүй байх хэмээн зандарсан боловч тэд улам чангаар Давидын хүү эзэн минь ээ биднийг өршөөгөөч бүр дахиад автж байгаа. Тэгэхээр энэ дэр ард олон одоо энэ дэр бас чухал бас зүйл байгаа. 31 дэр Канаан эмэгтэй түүх би ярьсан шүү дээ. Матай 15:21-28 дээр энэ дэр бол маш гоё дэлгэрэнгүй байгаа. Та энэ одоо энэ бор хоолны төлөөх гэдэг энэ цагийн Матай 15-ын 21-оос 28-ыг бас дараа нь санаж байгаа ингээд тэмдэглээд ч юм уу линкийг нь шеэрлээд хадгалчвал энэ дээр бол маш чухал хэсэг байгаа шүү. Юу гэхээр тэр Канаан эмэгтэй 4 саадыг давж Есүсээс нэг зүйлийг хүссэн. Тэр нь юу гэхээр охиныг нь чөтгөр шүглсэн байсан охиныгоо чөтгөрөөс нь чөлөөлж өгөөч гэдэг залбирал. 4 саад. Тэр 4 саад нь би дөрөв 40 дууртай. Нэгдүгээр хариу үндэстэн хүнтэй юдэчүүд ярьдаггүй харилцдагчгүй тэр утгаа хариу үндэстний ч бурхан биш гэж ярьж байгаа шүү дээ. Хуучин гэрээнд тийм байсан. Шинэ гэрээнд Үйлс 1:8-аас хойш эн чинь ингэж цаашаага задарж байгаа. Өөрийнх нь Иохан 1:11-12 дээр өөрийнх нь хүлээ аваагүй учраас өөрийг нь хүлээ авсан болгоно тэгээд хариу үндэстнүүдэд нээлттэй болцсон байхгүй юу. Өөрсдийг нь хүлээ авсан болгоно өөрсдийнх нь нэр нэтгэжэд бурханы хүүхэд болох эрхийг өгөө буюу бурханы үндэстэн болох боломжийг өгж байгаа. Гэхдээ эн чинь юу гэдэг бүр анханасаа ингэж төлөвлөгдсөн байсан шүү дээ. Бүр анханасаа. Гэхдээ яг процесс нь ингэж харагддаг. Тэгэхээр тухайн үедээ бол энэ Канаан эмэгтэй эхнийх нь саад нь юу гэхээр Есүстэй ярилцах зохисгүй байсан. Хариу үндэстэн. Ноход гэж дууддаг байсан. Тэгээ энэ яг энэ үйл явдал дээр ч гэсэн хэлдэг. Ноход гэж ярина Есүс. Яг тухайн үедээ тийм байсан шүү. 2000 жилийн өмнөх яриад байгаа шүү дээ. Одоогийн байдлаар битгий Библи хараарай. Тухайн үед яг тийм газар цаг үед байсан. Бүр амар бүр Чингисээс бүр манай эзэн хаан Чингисээс бүр 1200 жилийн өмнөх яриад шүү дээ. Хүннүүгийн үе юм ярьж байгаа. Яг хүннүүгийн үе. Яг хүннүүгөөс хойшлтоо мэдээж. Тэгэхээр бүр дээр үе бүр балангын юу гэдэг үлээ
бүр аль давнгарын юм ярьж байгаа шүү. Тэгэхээр тэр үед иймэрхүү л юм байсан гэсэн үг. Харин үндэстнүүдийг юдэчүүд нохотож дууддаг байсан. Юдэчүүд харин үндэстэн өөрөө юдэчүүдийг бүр ингэж юдэчүүд рүү ингэж те яг Бурхны хайдаг хүмүүс нь ингэж би танаа үндэстэн болж аврал авмаар байна гэж ордог, гууж очдөг байсан. Тэгэхдээ ингэж хөвч хүндүүлдэг, баптизм хүртдэг байсан. Харин үндэстнүүдэд зориулсан үйл явдал байсан бохгүй баптизм чинь. Яг мэдээж яг дахилч махич нар байгаа. Тэгээд тийм учраас сүмийн хамгийн гадна талын хэсгээр харин үндэстнүүдийн очдог газар гэж байгаа. Цаашаа орж болохгүй. Ягаад тэгэхээр бузар хүмүүс учраас ч гэдэм үү те ингээд ийм дорд үндэстэн. Тэгэхээр нэгдүгээр саад нь харин үндэстэн байсан. Тэрийг даваад Есүстэй очиж Есүсээс гуйдаг. Давидын хүн намайг өршөөгөөч охиныг минь гэд. Тэгэхгүйд яадаг вэ гэхээр хоёр дахь саад нь яадаг вэ гэхээр Есүс юу ч хариулдаггүй, сонсдог, юу хариу үлддэггүй цаашаа яваад өгдөг. Энэ хоёр дахь саад. Тэнгүүд нь дахиад очдог. Дахиад очоод дахиад араас нь ингээд орилоод яваад идэг. Давидын хүн минь намайг өршөөгөөч охиныг минь тэгэж өгөөч гэд. Энийг нарангуудаа шавнар нь очингуудлаа эзэн та энийг биднээс явуулаач ингээд орилоод нь штэ гэд. Тэгээ хоёр дахь саад нь буюу яваад өгөхөр нь дахиад энэ саатыг даваад дахиад хүслийнхаа дагуу гуйдаг. За ингээ хоёр дахь саад нь. Тэгсэн чинь ингээд шавнарын хэлснийхэн дараагаар нь шавнартаа Есүсийг шилдэг байхгүй. Тэ хүүхдийн имийг авч ногтод өгөх нь сайн юм бишээ гэдэг юм хэлээр ярьж байгаа. Энэ бол тэ би энэ юдэчүүдийн төлөө л ирсэн. Харин үндэсний төлөө ирээгүй гэдэг санаа ярьдаг шүү. Тэгээ энэ ярьж байгааг сонсон гутлаа сонсноо гэдэг чинь Есүс шавнартайгаа ярихдаа эмэгтэйд сонсогдохоор ингэж ярьсан гэсэн үг байхгүй. Тэгээ ингэж ярих үед 3 дахь саад нь гарч ирж байгаа. Есүс үгүй би харин үндэстнүүдэд үйлчлэхээр ирээгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээ энийг сонсонгууд тийм үү заадад бол болидоо гэж явах боломжтой байсан шүү дээ. Гэхдээ дахиад энийг давдаг. Дахиад 3 дахь саадаа давангуутлаа очиод бүр Есүстэй очиж хэлдэг. Гэхдээ эзэн минь нохот ч гэсэн хүүхдийн ширээнээс унсан талхных нь үүрэмгээр хоололж ам зогоодог штэ гэж хэлж байгаа. Энэ ингэж дөрөвдөхөө. Ингэж хэлэх үед энэ саадуудыг давах тэр нэг юм зориулалтыг эзэн хүлээж исэн гэсэн үг байхгүй юу? Тэр зориулалтын дараа яадаг вэ гэхээр дараа одоо энд би гаргацсан байсан юм. 27 дээр хамгийн сүүлийнх нь те 4 дахь саад нь гівч нохот ч эздийнхээ ширээнээс унсан үүрэмгийг иддэг шүү дээ гэсэн Есүс 28 дээр эмэгтэй итгэл чинь агуу юм. Хүсснээр чинь болог гэхэд охин тэр цагт идгэржээ. Тэгэхээр энэ саадуудыг давж иж тэр эмэгтэй Бурханаас хүссэн зүйлээ авсан. Өнөөдөр энэ итгэл чинь агуу бас нэг өөр нэг бас харин үндэстэн 100-ын даргын итгэлийг бас эзэн хэлдэг шүү дээ. Израильд ийм итгэл би ерөөсөө харсангүй. Тэр бол Есүсийн зөвхөн үгэнд нь итгэж аврагдъя гэдэг тийм илэрхийл ирдэг. Үгэнд нь итгэх. Энд болохоор бас адилхан. Үгэнд нь хэлсэн охины хажууд нь авчираагүй шүү дээ. Бүр бас үгэнд нь тэгээ дээр нэмээд бүр ингээд маш тийм хүсэл тэмүүлэлтэй авралын төлөө охиныхаа авралын төлөө бүр ингээд тэмцэж байгаа энэ агуу итгэл. Израильд байдаггүй итгэл яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ итгэл чинь харин одоо биднэрт байгаа байхгүй. Та санаж байгаа бол өглөөс амьлсныхаа дараагаар нь Томост эргэлзэгч Томост хэлдэг штэ. Чи хараад итгэлээ. Харахгүй итгэсэн нь илүү өрөөлтэй гэж ярьж байгаа. Бид нар Есүсийг би ерөөсөө хараагүй. Та ерөөсөө хараагүй. Би амьдрал дээр одоо юу гэдэг нь бодиттой бүр юр бусын гайхамшиг Библийн цаг үед болж исэн гайхамшиг би нэг ч хараагүй. Ихтэй бүр өөр төвшний гайхамшиг би байн харж байгаа. Гэхдээ яг Библийн маш тодорхой юм би хараагүй. Яг нүдэн дээр харж гарт баригдхаа. Тэгсэн мөртлөө итгэж байгаа. Энийхээ төлөө би амиач хүч чадна. Энийхээ төлөө би амьдралынхаа хувьд эрх ашигаа хойш нь тавиад одоо ингэ явж штэ. Та ч гэсэн ингэж явах дуудлагатай. Бүх хүмүүсүүд яг тэр гол зүйлээ харцсан учраас. Тэгэхээр ингэж явж байгаа чинь нөгөө агуу итгэл гэж ярьж байгаа. Итгэл. Гэхдээ мэдээж янз бүрийн өөр ойлголт ярьж болно. Тэгэхээр яг энэ эмэгтэй Матай 15 дээрээс Кана эмэгтэй энэ 4 саадыг давж ингэж хүссэн зүйлийнхаа өмнөөс явсан шиг энэ хоёр сохорд одоо саад байгаа байхгүй юу? 31 дээр ард олон тэднийг дуугүй хэмээн зандарсан. Яагаад вэ гэхээр нэгдүгээр раби хүн штэ багш хүнтэй ингээд замд явж байхад ингээд те ингэж ярилцдаг уу яг ингээд ийм муухай нэг юм уламжил Ахмадын уламжил нэг юм хүндэлж ингэх ёстой багшийг ингээд те зүгээр гудамжинд ингээд яах ёсгүй мосгүй гэдэг нэг иймэрхүү юм ярьж байгаа нэгдүгээр хоёрдугаарт тэд нар өөрсдөө нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн хараагдсан хүмүүс гэж
хараагцсан бурхнаар гологдсон хараагцсан хүмүүс гэж тэднийг үзэж байгаа байхгүй. Тэр утгаараа тэд нарыг зандарж байгаа. Юу бузар муу гимтэй хүмүүсүүд яагаад Есүсийг эзнийг минь яагаад. Гэтэ энэ дагалдагч нар ихээс илүүгээр ард олон гэж байгаа шүү. Энэ ард олон донд янз бүрийн хүмүүс дагаж явж байгаа. Тэгэхээр зүгээр ингээд янз бүрийн хүмүүсүүд дэлхийн ингээд энэ нөгөө нэг паблик те олон нийт зүгээр ингээд хуйлраал ингээд нэг нь ингээд энэ хүн тэгсэн байна нэг тийм үү ямар муухай юм бэ гэж орилдог шиг. Одоо энэ сошиал болж байгаа элдв янз юм шиг те. Юу гэж мэдэхгүй байж ингээд надад ч гэсэн орж ирнэ шүү дээ. Нэг зураг гараад гэх юм бол тэглээ инглээ гэх юм бол би их хүүсүүдийг нь судлахгүй, үнэн уудлыг нь судлахгүй байж байгаа л яаж байгаа юм бэ гэж ингээл юм бичих гээд байдаг шүү дээ бид нар. Яг энэ шиг ард олон чи ингэж хуйлширдаг байхгүй юу? Хуйлэрдэг. Тэгээ яг ингэж хуйларж байгаа. Тэгтээ хуйлруулж байгаа гол үзэл нь юу вэ гэхээр сохор, саа өвчтэй одоо юу гэдэг доглон моглон уйман өвчтэй эдгээр хүмүүсүүд бурхнаар харагдсан гим нүглэлийнхаа үр дагаврыг хүртэж байгаа хүмүүс гэдэг. Тэр утгаараа энэ ариун багшийг ингэж саад хийж болохгүй гэдэг элдв янзынхаа энэ оюун санааныхаа энэ үзлээрээ тэдгээр хүмүүсүүдэд саад болж байгаа энэ хоёр хүнд. Тэгээ энэ хоёр хүнийг бүр ингээд юу ичээж та нар бузар муу холт мол тэгээд нөгөө хүн чинь хэрүү бардан байсан болвол те их ашигаатай ингээд хүн амьт муухай гараал зайлмайл гэж байгаа үгийг сонсон гутал яана за муухай зүрхэн өвдөөлтэй бардамнаас нь болоод ч юм уу тэгэнгүүтлээ цаашаа ингээд явах боломжтой байсан шүү дээ. Кана эмхтэй ч гэсэн анханасаа угаасаа баг Есүс дээр очих шаардлагагүйсэн байхгүй. Яг зүгээр ертөнцийн үзлэр бол юу гэдэг вэ гэхээр юдэ хүмүүсүүдтэй хариу хүмүүсүүд дамаа юм ариун библийн бурхны хүмүүсүүдтэй бол ярихд очих ёсгүй зөксгүй гэж ярьж байгаа. Наана хөвч хөндүүлж баптизм болж хүртэж ич гэдэг юм уу янз бүрийн юм ярина. Тэгэхээр тэр саад байсан. Гэтэл яаж байгаа гэхээр та 31 унших юм бол ард олон тэднийг дуугүй хэмээн зандарж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэд яасан гэж улам чангаар энэ юу болоод байна гэдэг. Энэ өнөөдөр биднэрт байна уу гэдэг юм байхгүй юу? Өнөөдөр юу гэдэг би яг ингээд гол түрүүний ярьж байгаа гол зүйлийнхаа сүнснийхаа гол зүйлийнхаа төлөө ингээд явж явах үед саадууд гарч ирнэ шүү дээ. Махбодын хүслүүд, элдв янзын юмсууд эсвэл ингээд дамаа одоо юу гэдэг юм бэ? За энийг яриад яах вэ? Ер нь бол юу гэдэг юм Монгол чуулгад ч гэсэн анхныхаа үе дээр явж байгаа шүү дээ. Яг хоёр дахь үе гэж хэлж байгаа. Гэхдээ зарим талаараа анхны үе байхгүй юу? Анхны үе нь бол тэ миссионеруудаар дамжуулан биднэр рүү ирсэн пасторууд маань, пастор ахлагч нар маань. Гэхдээ тэд нар маань өөрсдөө Монгол дагалдуулагч нараар дагалдуулаагүй шүү дээ. Яг одоо юу гэдэг олон зуун жилийн түүхтэй олон үеийн дагалдуулагч нараар ингэж дагалдуулж исэн гадаад миссионерууд ирээд Монгол пастор ахлагч нарын маань дагалдуулсан. Тэд нар илүү гоё юу гэдэг илүү сайхан одоо мундаг гоё дагалдагч нартай байсан гэсэн. Би жоохон хатуу ярьж байгаа боловч энэ үнэн бохгүй. Тэгээ харин бид нар болохоор хоёр дахь үе гэж байгаа боловч зарим талаараа нэгдүгээр үе. Юу вэ гэхээр бид нар өөрсдөө анхны дагалдагч нар бохгүй. Жинхэнэ Монгол дагалдуулагчтай анхны дагалдагч нар гэдэг юм уу? Гэхдээ яг үнийг хэлэхэд бол намайг дагалдуулж ирсэн хүн гэвэл их ховрдоо. Миний үеийн дагалдагч хоёр дахь үеийн дагалдагч гэж ярьж байгаа хүмүүсүүд яг үннийг хэлэхэд бол яг дагалдуулалтыг бол авч чадаагүй хүмүүс их байдаг. Би ч гэсэн. Яг ингээд бор зүрхээрээ одоо юу гэдэг яг ингээд саадуудыг даваатай ингээд үл ойлголцлууд их гардаг байсан байхгүй юу? Тэгдэг тех ёстой гал өмнөх үе маань юм ярина. Тэнгүүд бид нар ингээд дотроос нэг юм гарч ирээд идэг. Тэгэл тэрийг хайраар биш те зүгээр ингээд ойлголцохын тулд биш бөөн уур хилэнтэй муухай гомдолтойгоор ингээл яриад бөөн хэрүүл болно шүү дээ. Үл ойлголцол. Тэгээ ингэн байж ингээд итгэл дээрээ үлдсэн хүмүүсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр янз бүрийн саад гарч ирнэ. Янз бүрийн саад. Тэгээ тэр саадуудыг даваад гол зүйлийнхаа төлөө улам чангаар хүсэх юм байна уу? Та хүсэж гин үү гэдэг асуулт. Тэр Матай 15 дээр байгаа Кана эмэгтэй бол гол зүйлээ бариад гол хүс нь бол охиныг минь идгээ гэж гэдэг хүсэл. Охиныг минь идгээ гэж. Үүний төлөө бүр ингээд олон саадуудыг даваад цөм зохиод гарсан. Өнөөдрийн энэ хоёр бол бас нөгөө нийгмийнхаа ойлголтоор олон хүмүүс дугааваа гэж зандраад ингээд цааш нь үлгчихсэн ч гэсэн улам жангаар ингээд орилоо. Давидын хүү энэ дээр те 31 дээр яг адилхан давтаж байгаа байхгүй юу? Давидын хүү эзэн минь ээ биднийг өршөө гэж амар чин гашгараал. Хүмүүс ингээд те гээ зайлаач гэж хөөгөлөнгүүт орилоо гэсэн цаана. Энэ яагаад энэ хаанаас гараад байгаа хөвч вэ гэхээр яг тэр та хүсэж байгаа зүйлээ үнэхээр хүсэж гинүү гэдэг асуулт байхгүй юу? Үнэхээр идгэрмээр байна уу? Үнэхээр
сүнслээрээ төлөвшмөр байна уу? Үнэхээр Бурхныг хармаар байна уу? Үнэхээр Библийг ойлгомоор байна уу? Үнэхээр Тэнгэрийн улсад ялагч болмоор байна уу? Ялагч нэгэнд л өгдөг манна, амийн талах, үүрийн цолмон гэж байгаа шин нэр гэж байгаа. Илчилт 2-ын 7 дээр амийн талах, илчилт 2-ын 17 дээр манна болон шин нэр. За илчилт 2-ын 28 дээр болоо үүрийн цолмон гэж байгаа. Эдгээр үчин тэр амийн талах манна буюу амийн талах буюу манна, амийн мод гэж байгаа. Тэгээд үүрийн цолмон гуруула Есүс. Тэгээд илчилт 2-ын 17-д хэлж байгаа шин нэр. Энэ бүх зүйл чинь ялагч нэгэнд л өгнө гэж байгаа. Ялагч та ишлэн хараарай. Ялагч чуулганд сүнс юу айлдгийг чихтэй нэгэн сонсогтун. Ялагч нэгэнд би гээд эдгээрийг өгнө гэж байгаа. Ялахын төлөө мөнхийн улсад тэр нэг гайхалтай хувь тавилан авахын төлөө энэ зүйл чинь хүсэл чинь болсон юм уу? Болсон болоод энэ хүсэл чинь ямар саадуудыг цөм зохиод гарах хүсэл юм бэ? Эсвэл ингээл одоо юу гэдэг өнөөдрийн дээр бол те дугаа байгаал зандарсан чинь уг нь би хүсэжсэн л да. Гэхдээ л ингээл хувь тавилан арай л муухай юм ба. За үнэхээр хэцүү байна. Зүрх хөвлөд ингээд дотор шаналаад байна. Би энэ олон саадуудыг энэ ичгүүр те энэ зов юу гэдэг лээ. Энэ доромжлыг би хүртэж чадахгүй нэгэд тэгээд ингээд хүслээ болж гинүү. Эсвэл ялахын төлөө энэ хүслээ болвол ялагдвал яах юм? Ам ярихдахгүй шүү дээ. Ам ярихдахгүй, Есүс өгөхдөггүй, мөнх ам ярихдахгүй. Тэгэхээр яаж ялах вэ гэхээр ариун сүнсний хүчээр ялна гэж байгаа шүү. Тэгэхээр ариун сүнсний хүчээр энэ хүсэж байгаа зүйлийнхаа төлөө бид өдөр болгоо ингэж тэмцэх хэрэгтэй. Өдөр бол юу гэдэг нь бас ийм жишээ нь хүсэж байгаа зүйл дээр би олон итгэгч нар ингэж хүсэж байгааг би мэдж байгаа. Би ч гэсэн олон жил ингэж хүсчихсэн. Одоо сүүлийн өнгөрсөн жилийн 10 сараас эхлээл ерөнхийдөө илүү тууштай орж эхэлж байгаа. Өмнө нь бол хүсчихсэн мөртлөө чадахгүй гацсан. Юу гэхээр байнгын Библийг судлах. Би Бурхны үгэн дээр төвлөрөх. Өөрийгөө хоолд сурах гэсэн үг шүү дээ. Өөрөө ихээс илүүгээр ариун тослогоо чинь та нарт заана гэж байгаа. Ариун сүнстэйгээ хамт хувийн Библи судлал. Загас өөрөө барьж сурах гэсэн. Бүтэнсээ өдөр бэлэн загас идэх биш. Энэ чинь хоёулаа хамт явах ёстой шүү. Гэхдээ хувийн Библи судалгүйгээр зөвхөн пастораар зөвхөн чуулганы Библи судлаар зөвхөн одоо энэ цагаар юусоо болохгүй байхгүй юу? Зэрэг явах ёстой. Хувийн цаг бүр хамгийн чухал нь. Тэгэхээр хувийн цаг чинь өөрөө ямар нэгэн ямаар заалгуул чиглүүлж иж явах хэрэгтэй байхгүй. Тэр утгаараа би бол одоо энэ цагийг хийхэд бол би өөрөө судалдаг байхгүй юу? Энэ ойлголтуудыг чинь би судалж мэдсэн ойлголт ч тийм шинээр ариун сүнслэр те пүн гээл тухайн үед те харин үндэстнүүдийг ингэж нохот гэж хэлдэг байсан гэл би гид надад бодол орж ирэхгүй шүү дээ. Ямар ч боломжгүй. Ийм арга замаар нэлэх ертөнц Библиэлтэн ч гэсэн ингэдэггүй. Дандаа дагалдагч хин нэгэн хүн заадаг. Тэр утгаараа ариун агуу сахимчдэр та нар тушаасан бүгдийг сахин биелүүлээд тэд нарт заа. Дагалдуулагч тун гэж байгаа. Тэгээ 12-оос ч цаашаа ингэж юу гэдэм тослогоо те шатлан захирах гэдэг юм одоо юу гэдэм тэр нэг юмар чи ингэж бүхэн маягаар ингэж явж ирж байгаа. Ариун сүнс ингэж л цаана. Тэгэхээр яг тийм учраас те үүний төлөө тэмцэж гин үү? Библи судлахын төлөө тэмцэж гин үү? Танд ямар хүсэл байна? Тэр хүслийнхэн төлөө та улам чанга дуураад тухайн саадуудыг цөм зохиод гарах. Цөм зохиод чинь дандаа өвдөлт шүү дээ. Дандаа өвдөнө. Саад гэдэг чинь өөрөө дандаа зовлон юу гэдгийг хэцүү бэрхшээл шүү дээ. Тэгэхээр бэрхшээлийг давахын тулд илүү нэг мэдрэмж, илүү нэг хүсэл нь илүү ээжижил тухайн саадыг цөм зохино шүү дээ. Одоо юу гэдэг энэ нэг би банзыг цөм зохино тул миний гар илүү бат бөх ээжижил би цөм зохино шүү дээ. Тэрнтэй адилхан миний хүсэл, тухайн зүйлийг хүсэх хүсэл маань тухайн саадаас илүү ээжижил би цөм зохих байхгүй. Тэгэхээр тухайн хүсэл тань юу вэ? Энэ хоёр хүний хувьд бол дахиж хараатай болох. Түрүүн Кана эмэгтэйний хүсэл бол охиныгоо чөтгөрөөс нь чөлөөлөх. Тэгээ наанаас нь хүслүүд нь юу ч байгаагүй. Тийм учраас бүр цөм зохиод улам чангаар энэ 31 дээр орилж байгаа байхгүй. Улам чангаар Давидын хүү зэмэнэ бидний өршөөгөөч. За энийг сонссон. Кана Матай 15-ын 21-с 28 дээр 4 удаагийн саадыг цөм зогсон Кана эмэгтэйгийг хоолойг итгэлийг нь сонсоод чиний итгэл чинь агуу юм, итгэлийн чинь дагуу болог гэж хэлж байгаа. Энд болохоор энэ хоёр хүний бас энэ саадыг цөм зохиод орилж байгаа Есүсийг тэр хоёрыг сонсон гутлаа Есүс юу гэж байгаа вэ гэхээр 32 дээр Есүс шууд зогсож байгаа байхгүй. Тэгэхээр наан нь явж исэн байгаад явж исэн. Яагаад одоо энэ дэр бас нэг асуулт гарч ирнэ. За тэн дээр яриа. За Есүс шууд зогссон. Есүс зогсох үед л
хорвоо ертөнд зогсноо гэсэн үг. Есүс зогсох үед энэ ард олон дагаж явж ирсэн энэ олон түмэн бүгд зогсож байгаа. Ямар ч сонголт байхгүй. Хорвоо ертөнцийг дэлхийг тэнглэгээр нь эргүүлж байгаа. Сарыг дэлхийг тойруулж байгаа. Тэ дэлхийг нарыг дэлхийг юу гэдүүлээ? Нарыг бишээ дэлхийг нарыг тойруулж байгаа. Энэ зүйл чинь өөрөө Колосойд хэлж байгаа. Колосой 1:17 тэр хавцаа байгаа. Хүүгийнхаа дотор орчлын ертөнцийг тогтоон барьдаг гэж байна. Нар мандуулж гин, амьсгал өгөгдөж гин, агаар өгөгдөж гин, өглөө биднийг амьтаа байлгаж байгаа юм чинь Есүсийн энэ Бурхны өөрийнх нь тогтоон барих оршихуй бүтцээ байхгүй. Тэгэхээр Есүс зогсох үед, Есүс биднэр рүү харах үед бүх зүйл тэрний төлөө л ажиллана гэсэн үг. Ром 8:28. Бурхны хайрладаг түүний зорилгын дагуу явдаг хүнд тохиолддог бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажилдаг. Есүс шууд зогссон. Тэгэнгүүтлээ яаж байгаа гэхээр Есүс зогсож тэднийг дуудаж байгаа. Дуудсан. Дуудаж байгаа. Энэ дуудах гэдэг дээр бол олон юм ярьж байна. Гэтэ яг ганц товчхон нэг юм ярихад Иохан 10 дээр ярьж байгаа. Хонин сүрэг хончныхоо дууг таниад дагдаг. Хончин нь хонио бас таньдаг. Тийм учраас дараа нь хинч миний гараас хонь сүрмийг нь булаахгүй гэж. Юу ч булаахгүй. Тэгээд эцгийн гараас ч булгаахгүй, миний гараас ч булаахгүй. Эцэг бол хамгийн агуу гэж. Тэгэхээр хамгийн гол юм бидний гол юм юу вэ гэхээр би Есүсийн дууг таньж гинүү гэдэг асуудал. Таньж гинүү. Тэр юу вэ? Бодит байдал дээр Библийг уншиж гинүү хамгийн ихнийх нь байлаа. Тэгээ уншихтаа дараа нь ариун сүнсээрээ уншиж гинүү буюу хэрэгжүүлэхийн тулд тэгээд өөрийгөө толинд олж харахын тулд, гимшхийн тулд, төрлөх царайгаа Яаковтар хэлсэнчлэн төрлөх царайгаа олж харахын тулд уншиж гинүү. Тэгээ өөрчлөгдөхийн тулд Эфес 4-дөр хэлсэнчлэн оюун санаагаа шинжлэхийн тулд уншиж гинүү. Эфес 2-ын 10 дээр хэлж байгаачлан сайн үйлс гаргахын төлөө зөвхт байдлын төлөө уншиж гинүү. Үйлдэл гаргахын төлөө уншиж гинүү. Матай 5:16 дээр хэлж байгаачлан бидний сайн үйлс хийж байгаа зорилго нь үйлдэл гаргаж байгаа зорилго нь эцгийг алдаршуулахын тулд гэж байгаа. Тэгэхээр хүү алдаршиж ижил эцэг алдаршина. Хүү яаж алдарших вэ гэхээр хин нэгэн хүн хүүг буюу Есүст итгэж аврагчаа болгож ижил тэр хүн Есүсийг эзэн минь гэж алдаршуулна. Тэгэхээр бусдын авралын төлөө би сайн үйлс гаргаж яана гэсэн үг байхгүй. Бусдын авралын төлөө би Библийг уншиж гинүү. Ингэхийн тулд би өөрөө аврагдсан байх ёстой шүү дээ. Тэгээ аль нь явна гэсэн үг. Тэгэхээр энэ дууга тань тэгжиж би Библийг уншиж оюун санаагаа шинжилж Есүсийн дууг Есүсийгээ таньж мэднэ гэсэн үг. Есүсийн дуу бол нэг юм баригл хоолойтой ч юм. Эсвэл нэг нарийнхаа хоолойтой юм. Юу гэдэг мэдэхгүй. Эсвэл нэг иймэрхүү хоолойтой. Тэгээ дуурхаараа нэг иймэрхүү байдлаар дуурдаг. Буюу Библи Есүсийн талаар ингэж хэлдэг. Тэгээ эн чинь ариун сүнс ч л энийг илчлэн гэж байгаа шүү дээ. Иохан 14:16, 26, 15:26 дээр бас 15:10 эдгээр байла. 12-13 дээр байгаа. Есүс ариун сүнс өөрөөсөө юу ч ярьдаггүй. Хүүг л гэрчилдэг, хүүгийн хэлснийг л биднэрт заадаг гэж байгаа. Өөрөөсөө шинэ юм ярихгүй. Тэгээ Библийг уншихгүй бол бид ариун сүнсийг сонсч чадахгүй байхгүй юу? Тэгээ ийм ярьж байгаа. Тэнгүүтлээ Есүс тэднийг дуудаад ингэж хэлсэн. Өөрсдийнхөө төлөө ингэж асуусан. Асуултыг сонсоорой. Яагаад Есүс урд нь анхных нь удаа Давидын хүү эзэн минь биднийг өршөөгөөч гэж хашгирахад Есүс сонссон мөртлөө би сонссон гэж би ойлгож байна. Над тийм бодол бууж байна. Сонссон мөртлөө яагаад яваад байсан бэ? Тэгээ хоёр дахь удаа орилоход нь яагаад зогссон бэ? Тэгээ одоо энэ дээр бас 32 дээр Есүс яагаад энэ асуултыг асуусан бэ? Omniscience буюу бүгдийг мэддэг бурхан мөртлөө. Тэгээд Иохан 5:19, Иохан 5:30 дээр хэлсэнчлэн өөрөөсөө биш эцэг бурханы хийж харуулсныг нь хэл гэснийг нь хэлдэг. Өөрөөсөө юу ч хийж чаддаггүй буюу бурхан, төгс бурхан ариун сүнс бас тагтаамд бууж ирж байгаа. Гурвал Есүсийн дотор байн хамт явж ирсэн. Тэгэхээр гурвал энэ сохор хүнийг юу хүсэж байгааг нь мэдэхгүй гэж юу? Тэр байтугай хажууд байгаа хүмүүсүүд хүртэл Есүс тэр хүнийг сохор гэдгийг мэдээд гадуурхаж байгаа байхгүй юу? Сохор биш байсан бол гадуурхахгүй шүү дээ. Чааш нь түлхэхгүй, дугаа жилэхгүй. Сохор байсан учраас л энэ гадуурхагдсан сохор хүн энэ ариун хүн рүү очих ёсгүй гэд гадуурхаж байгаа байхгүй юу? Тэгэхээр Есүс хүн ингэж мэдчихэхэд Есүс мэдэхгүй гэж юу? Мэдэн шүү дээ. Тэгэхээр яагаад асууж байгаа гэдэг асуулт байхгүй юу? Бурхан бол бүгдийг мэдж байгаа. Иохан 2:2 дээр ч гэсэн хүний зүрхэнд юу байдгийг бүгдийг мэдж байгаа гэж байгаа.
Тийм учраас гэрчлэл, хүний талаарх гэрчлэл хэрэггүй. Энэ Есүсээ энэ хүн сохор юм байна. Тэгэхээр магадгүй энэ угаасаа магадгүй ч байх тодорхой шүү дээ. Сохор учраас хараа оруулж өгөөч гэж хүсэж байгаа шүү дээ. Та яагаад асуугаад байгаа юм бэ гэж хин нэгэн хэлэхээр байсан шүү дээ. Ийм гэрчлэл Есүст хэрэггүй байхгүй юу? Иохан 2:20 дээр байгаа 29 дээр ч юм уу. Тэр хавцаа байгаа. Тэгэхээр яагаад асуусан юм бэ гэдэг дээр 32 дээр өөрсдийнхөө төлөө юу хийлэхийг надаас хүснэ вэ? Энд нэг сонирхолтой надаас юу хүсэж байна гэж асуусан. Сохор нь тодорхой байсан. Тэгээ яагаад асууж? Та олон газар дээр харах юм бол та Иохан хэдээр байна да 6 байна уу 5 дээр байгаа амралтын өдөр нэг 38 жил суунгайсан үнийг эдгээдэг. Тэгээ тэр үед Есүс очиод бас хэлдэг. Нөгөө нэг юм Бетесда буюу тэ Бетесда цөөрөм рүү илгээгдсэн гэдэг цөөрөм байдаг л юу лээ? Биш ээ. Тэр чинь өөр цөөрөм юм байна. Ямар ч байсан тэр мөн билүү? Тийм штэ. Бетесда юм байна. Бетесда цөөрөм. Силом би хойж утгаад байна. Ямар ч байсан нэг тийм цөөрөм рүү очих хамгийн түрүүлж орсон хүн идэрх ёстой байдаг. Тэгээд асар олон тэр нэг юм өвчтөе хүмүүсүүд байсан. Тэр Иерусалимийн тэр нэг хотын нэг хэсэг дээр Бетесда байдаг санагдаж шүү. Нэг газар дээр Силом гэж байд юм аа. Би утгыг нь хальж утгаад байна. Ямар ч байсан гэсэн нэг тэр бол Бетесда гэдэг. Бетесда байлоо. Бетесда байхаа. За ямар ч байсан тийм нэг цөөрөм байгаа. Тэгэхээр тэр цөөрөм рүү 38 жил төрүүлж орохын төлөө ингээл хичээж исэн нэг хүн байсан байхгүй юу? Төрүүлж орсон хүн л идгэрдэг гэж нөгөө хүмүүсүүдийн мухар сүсэг байсан тэр газарт. Тэр нэг хүн тэгээд тэр хүн дээр очингууд Есүс ингэж асуудаг. Идгэхийг хүсэж гин үү гэж. Та эрүүл болохыг хүсэж гин үү? Чиглэн тийм их асуулт тавьдаг. Тодорхой юмыг асууж байгаа байхгүй Есүс. Яагаад иймэрхүү байдлаар Есүс асуугаад байгаа вэ гэхээр заримдаа хүмүүс юу хэрэгтэй байгаагаа, юу хүсэж байгаагаа өөрөө мэддэггүй. Тэгээд заримдаа хэрэггүй зүйлсээ хүсдэг. Заримдаа хүсэж байгаа зүйлээ хүртэл хүн өөрөө мэддэггүй, хүлээн зөвшөөрдөггүй ч юм уу те. Янз бүрийн байдал, бардам байдал юу вэ? Тэгэхээр Есүс ингэж асууж байгаа нь тэр хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд амаараа тунхаглаж гин үү гэдгсэн. Ийм харилцаа. Тэнд нэг юм хамтралаар тэр нэг юм гайхамшиг болох хэрэгтэй байхгүй юу? Авралч өөрөө тэр штэ. Урдаас Есүс Бурхан Иохан 6 дээр хидэд ишлэл байгаа 37 40 44 гээд хидэд ишлэлүүдээр байгаа Иохан 6-гийн тэн дээр Бурхан хүү рүү хүнийг ингэж татхаас нааш хинч хүүд итгэх боломжгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр Ром 8:29-оос 30 дээр бас байгаа. Урдаас мэдэх мэдлэгээрээ урдаас тогтоодог хүмүүсүүдийг. Тэгээд дараагаар нь дууддаг. Тэгэхээр Бурхан бид нарыг эхэлж сонгодог авралт хөрвүүлэхийн тулд. Гэхдээ дууддаг Ром 8:29 дээр хэлсэн шүү дээ. Дууддаг. Буюу сонгосон сонголтонд нь хариулах эрх чөлөөт сонголтоороо сонгосон сонголтонд нь урилгыг нь гараа сунгаад авралыг нь хүлээж авах тийм сонголт хэрэгтэй. Тэр харилцан хамаарал яригддаг шүү дээ. Хамтын ажиллагаа. Аврал чинь ийм байхгүй юу? Зөвхөн хүнээр юус аврал яригдахгүй. Бурхан зааш хүнийг имийг гараа сунгаад өгөх ёстой. Тэрийг нь бид авахын тулд бидний оролцоо ордог. Тэрнтэй адилхан энд асуулт тавьж байгаа нь өөрсдийнхөө төлөө юу хийлэхийг надаас хүсээвэ? Чи юу өөрт чинь яг юу хэрэгтэй чи мэдж байгаа юм нэгдүгээр. Хоёрдугаард чи надаас яг хүсэж байгаа юм уу? Тэ яг хүсэж гин үү? Энийгээ илэрхийлж ингэж тодорхой хэлэх ёстой. Энд чинь эргээ цаашаагаад гэрчлэл болно шүү дээ бас. Янз бүрийн тэр хүн ингэж тодорхой оролцох үед ингээ тэр хүний амьдрал дээр бас тодорхой тэр дурсамжинд нь цаашаагаа гэрчлэл болж үлднэ. Янз бүрийн юм ярина гэсэн. Тэгээ эн чинь бас зөвхөн ингээд Бурхны тэр хүний эрх чөлөөт сонголт байгаа байхгүй. Энэ мэтчил олон юм ярьж болно. Тэгээ асуусан. Есүс мэдэхгүй дээ биш харин тэр хүн өөрөө мэдэж гин үү, өөрөө хүлээн зөвшөөрж гин үү. За ингэх үед 33 дээр тэд эзэн нүдийг маань нээ гэж. За юун дээр бол те Монгол Библийн Лук, Марк 10:51 дээр Лук дээр бас байгаа. Тэн дээр бол дахин нүдийг маань дахин нээгэж гэдэг үгээр илэрхийлсэн байлээ. Тэр ихгүй. Тэгээ англи дээр нь харахад бол яг дахин махин гэхээс илүүгээр бид харааг минь надад өгөөч гэдэг нэг тиймэрхүү ойлголт. Хараагаа би авмаар байна ч юм уу те яг дахин гэдэг санаа байгаа л да. Хараатай болмоор байна гэхээс илүүгээр би хараагаа авмаар байна ч юм уу иймэрхүү. Тэгэхээр
энэ дахин гэдэг юу эндээс би бас нэг юм гаргаж ирэх гэдэг нь юу гэхээр нүдийг маань дахин нээгэж гэж Лук Марк дээр байгаа шүү тэр үг нь. Тэгээд Лук Марк дээр ч гэсэн Есүс тэднийг ихэд өрөвдөж тэ нүдэнд нь хүрэхэд тэр даруй хараа орж түүнийг даглаа. Тэгэхээр Лук Марк дээр бол Есүс үг хэлж байгаа бүр. Лук Марк дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Лук 18:42 дээр дахин хараатай бол итгэлчин чамааг аварлаа гэдэг үг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр би дахин гэдэг үгээс ямар юм ойлголт хэлэх гээд байгаа вэ гэхээр өмнө нь би бас Библи судалж байхад бас ариун сүнс сануулсан учраас би хуваалцаж байгаа. Тэ нүдийг маань нээгэж тэ дахин хараатай болмоор байна гэж энэ хүсэл нь төрөлхийн сохор хүн биш байсан гэж анзаардаг байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ яагаад энийг ярих гэдэг вэ гэхээр өмнө нь ямар нэгэн зүйлийг мэдэрсэн хүн. Бодтой ямар нэгэн зүйлийг өмнө нь мэдэрсэн зүйл тухайн хүнийг тухайн мэдэрсэн зүйлээ дахин хүсэх. Тэр хүслийн дагуу тухайн хүнийг ингэж бадрааж юу гэдэг үлээ нөгөө нэг юм түлхэж идэг. Өөрчилж нөлөөлж идэг. Бодтой мэдэрж иж. Тэгээд тэр зүйлээ үнэхээр хүсэхэд нь бас боломж олгож идэг. Тэгэхгүй байдаг эсхийг нь ч мэдэхгүй, боломжтой эсхийг нь ч мэдэхгүй хүн тухайн ялва ямар нэгэн зүйлийг хүсэхгүй шүү дээ. Энэ хоёр хүн урд нь сохор хараатай байсан байж тараад байгаа байхгүй. Тэгээ хараатай байсан учраас хараатай байхын сайн сайхныг мэдэрж исэн учраас дахиад тэр сайн сайхныг би мэдэрмээр байна гэдэг энэ хүсэл нь одоо ярьж байгаа энэ саад маадыг бүр даваад цөм зохиод тэгээ энэ чинь түрүүн Лук Марк дээрээс шүү дээ гуйлах чинь байсан. Зүгээр тэ эзэн минь Давидын хүн минь та биднэрт нэгээд тэдэн сая төгрөг өгөөч гэж гуйгаагүй. Тэр хүслээс илүү нэг гоё хүслийг тэр мэдэрсэн байсан. Тэр нь юу гэхээр хараатай байх. Хараатай байхдаа магадгүй ажиллаж исэн байх. Ажил хийж исэн байх. Тэгэхээр ажил хийхээр юу хүнээс гуйлгах биш өөрөө хөдөлмөрлөөд олох мөнгөний амтыг магадгүй мэдэрж исэн байх ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр нэг урд нь мэдэрж исэн зүйлс. Энэ өнөөдөр бид нартай ямар хамааралтай вэ гэхээр Еврей 11:1 дээр хэлж байгаа. Итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа. Тэгэхээр Библийн дагуух итгэл нь бодиттой нэг зүйл буюу би Бурхны үгэн дээр бодиттой фактн дээр тулгуурлаад үйлдэл гаргадаг. Ингэж үйлдэл гаргах үед Еврей 11:1-ийн дагуу тухайн итгэлийн дагуу үйлдэл гаргах үед тэр итгэлийн үйлдэл нь биднэрт найддаг зүйлсийн бодит байдал буюу сабстанс бүр гарт баригдах бодиттой нэг зүйлийн амтлагааг оруулж ирдэг. Үйлдэл гаргах үед харагдахгүй зүйлсийн нотлох баримтыг биднэрт өгдөг. Тэгэхээр харагдахгүй зүйл бидний амьдралд байгаад байгаа шүү дээ. Мөнхийн амьдрал, ариун сүнс, Есүсийг хараагүй мөнхийн амьдралыг ч бид мэдрээчгүй, амтлаачгүй, хараачгүй. Ариун сүнсийг бид ариун сүнс хүнд харагдахгүй. Тэгээ одоо юу гэдэг хаанчлын тогтолцоо чөтгөр байдаг. Харагдаг, хинт ч харагдаагүй шүү дээ. Тэгээд харагдахгүй зүйлсийн бодит баталгаа нь итгэлийн дагуу явах үед. Гэхдээ итгэл чинь юундаа суурилдах вэ гэхээр үгэн дээр ийм ертөнцид ийм юм байгаа. Мөнхийн ам гэж байдаг, ариун сүнс гэж байдаг, чөтгөр гэж байгаа. Тэ одоо энэ дэлхийн ертөнцийн чинь худал хуурмаг 2 дугаар Коринт 4:4 дээр бол энэ ертөнцийн бурхан сохолж байгаа. Ийм ертөнцид байна. Харанхуй ертөнц гэж байгаа. Эфес 6:12 дээр бол энэ харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүч, тэнгэрлэг оршихуйд аливаа ёрын муу сүнслэг хүч энэ дэлхийн ертөнцийг удирдах байгаа. Махбод буюу хүн биш. Хүнийг сохолцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зүйлсүүд Библи хэлж байгаа. Тэгээ энэ зүйлсийн дагуу амьдрах буюу яг ингэж ийм ойлголтын дунд ингэж харилцан хамаарлаар ингэж амьдрах үед яг энэ зүйл нь үнэн гэдгийг харагдахгүй зүйлсийн баталгаа, харагдахгүй зүйлсийн баталгаа, харин найдаг зүйлс нь юу юм? Үнэхээр бурхан байдаг. Бурхан намайг хайрладаг. Яг энийхэн дагуу энэ Библийн үг мөгээр ингэ явах үед бурхан намайг хайрладаг гэдгээ баталдаг. Одоо жишээ нь би жил гарсан хугацаанд би юус ажил хийгээгүй. Яг цалинтай ажил хийгээгүй. Зөвхөн Библи шалам үйлчлэлийн төлөө би өдөр хоног үл хамааран тэ байн шалам үйлчлэлийн төлөө Библи судалж ийн, орчуулга хийж ийн, элдв янзын төлөвлөж явж ийн. Хажуугаар нь давхар чуулган болгонда боломжоор ингээ тэ үг мөх хуваалцдаг ч юм уу, хичээл заадаг ч юм уу ингээ боломж гарвал өсвөрийнхэн туваагаа хуваалцаа явж байгаа. Коронавигоос одоо боломжгүй очлоо. Гэхдээ мөнгө энэ дэлхийн ойлголтоор би яаж тэгвэл амьд яваад байгаа? Яаж хоолоо олоод байгаа? Яаж сар болгоны гэр интернетийн 30,000 одоо нэмчүүл 40,000 болно? Яаж одоо өвөл боллоо?
Нүүрс яаж олж? Нүүрсний мөнгө хаанаас олоод байгаа юм? Ямар ч ажил хийхгүй цалин авахгүй гэж. Яаж хоолоо олоод байгаа юм? Гэхдээ яаж эм тарианыхаа мөнгө аваад байгаа юм? Эмнийхээ мөнгө. Тэгэхээр би итгэлийнхаа дагуу явах үед найддаг зүйлсийн сабстанс буюу баталгаа надад орж ирээд байгаа байхгүй. Бурхан байдаг гэдэг. Бурхан намайг хайрладаг гэдэг нь энэ хаанчлалын тогтолцоогоор нь би залбирах үед надад орж ирээд байгаа. Манагийн зарчмаар, гуйс нэгэнд нь өгдөг зарчмаар, хаанчлалын төлөө явах үед Матай 6:33-ын дагуу бусад зүйлсүүд нэмж өгдөг гэдэг зарчмаар. Энэ чи харж энэ баталгаа. Ийм юм ярьж байгаа. Тийм учраас урд нь мэдэрсэн ямар нэгэн зүйлийг би мэдэрч ижил тэр зүйл чинь итгэлээс итгэлд хүргэдэг. Еврей 13 дээр те бидний эргэн тойронд хүрээлж байгаа гэрчлэлийн үлэм жагуу үйл буюу Библи энийхээ дагуу миний амьдрал дээр ч гэсэн олон гэрчлэлүүд чинь намайг ингэж итгэлийг өгдөг. Итгэлээс итгэлд. Еврей 11-ийг нэрлэж байгаа тэр итгэлийн тэрхүү баталгаа, нотлох баримт баталгаа чинь өөрөө бид нарыг дараагийнхаа итгэлийнхаа алхмыг хийхэд биднэрт баталгаа болж орж иж идэг. Амтлахаа. Тэгэхээр өмнө нь энэ сохор хоёр хүн бол өмнө сохор хараатай байсан учраас тэр нэг амтлахаа баталгаа нь тэд нарыг цааш нь тэмцэх дахиад Есүсээ бидний хараатай болгож өгөөч гэж гуйх хүсэл дахиад энэ итгэлээрээ хараатай болно доо гэсэн итгэлээрээ явах боломжийг өгж байгаа байхгүй амтлахаа. Тэгэхээр өнөөдөр таны хувьд миний хувьд ямар нэгэн зүйлийг Бурханаас гуйж байгаа бол тэгээ ямар нэгэн зүйлийг хараад явж байгаа бол тэр зүйлээ та амтлсан уу? Амтлахын тулд Библийн үгэн дээр тухайн зүйлийн та талаарх Библийн үгэн дээр хэлсэн зүйлийн дагуу бид нар үйлдэл гаргаж ижил биднэрт амтлахаа орж ирнэ шүү дээ. Зүгээр нэг юм бэрд шиг те зүгээр нэг юм юу ч хийхгүй сууж идэх те нэг залхуу хүн шиг байж байвал итгэл чинь бид нарт амтлахаа орж ирэхгүй гэсэн. Тэгээ ийм бодогдсон юм бас. Тэгээд 34 дээр те Есүс өрөвдөж байгаа. Түрүүн Матай 9 дээр ч гэсэн байсан шүү дээ. Асар олон хүмүүсүүдийг хараад хончингүй хонин сүргийг хараад ургацын ажилчин цөөхөн байгаа ургацыг хараад Есүс өрөвдсөн байхгүй өрөвдөх. Бүр ингээд цөмөөсө зүрхнийхаа бүр гүнээсээ сүнсээр өрөвдөж байгаа. Энэ өрөвдөх өрөвдөлт чинь өөрөө орчлын ертөнцийг төлөө Есүс Филипп 2 дээр хэлж байгаа. Бас Эхлэл 3:11 дээр хэлж байгаа. Бурхан өөрөө хүн болж ирэх тэр анхны агапе хайрын чинь гол юм чинь шүү дээ. Зовлон там руу явж байгаа, өхөл рүүгээ явж байгаа хүмүүсийг хараад өрөвдсөн учраас. Тэгээ одоо энэ Иерусалим руу явж байгаа чинь загалмайн зам, өхлийн зам, Иерусалимын зам чи өөрөө өхөл рүүгээ явж байгаа зам. Тэгэхээр бусдын төлөө өөх гэж явахтаа хүртэл Есүс бусдыг өрөвдөж байгааз. Есүсийн өрөвдөх сэтгэл өхөл рүүгээ явж байхдаа ч өрөвдөх чадвар Есүст байсан. Ягаад тэгэхээр өөрөө ариун сүнсээр эцэг бурхны тааллаар хүү бурхын гурвлын гайхалтай энэ хүч чадал донд өөх гэж өөрөө бусдын төлөө өөрийгөө золиослж явахтаа хүртэл бусдынхаа юу гэдэг өөрийнх нь ямар ч эрх ашиг өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байхад хүртэл бусдын эрх ашигын төлөө явах чадвар өнөөдөр бидний хувьд хэцүү амар хэцүү маш хэцүү. Библиэр хэлдэг яагаад та нар буруутгагдаж болохгүй юм гэдэг захидлуудаар байгаа шүү дээ Паулын захидлууд дээр. Яагаад буруутгагдаж болохгүй гэж яагаад хохирч болохгүй гэж гэдэг энэ үг надад л амар хэцүүс. Би амар маш тийм нөгөө шудраг байдлыг амар хүсдэг байхгүй. Дамаа чуулган дээр ч юм уу дамаа бурхны хүмүүсүүдийн дунд ийм бүх юм болохгүй би бүр ингээд амар хэцүү болдог. Яагаад Библи дээр ийм байгаа гэж Бурхныгаа дагдаг байж та яагаад ингэж байгаа юм бэ гэдэг нэг тиймэрхүү байдал. Гэтэл тийм төвшөнд хүртэл Бурхан юу гэж байгаа гэхээр чи яагаад буруутгагдаж болохгүй юм? Пастор ахлагч нар маань хүртэл зөвлөдөг. Яагаад буруутгагдаж болдоггүй юм? Яагаад хохирч болдоггүй юм? Энэ хохирох буруутгах гэдэг юм хэлэх үед надад л тухай энэ үгийг сонсох үед пастор ахлагч нараас сонсох үед би яадгүй гэхээр үгүй тэгтээ гэд би тэгдэг л дээ. Тэгэхээр ингэж тэгтээ гэж хэлж байгаа зүйл цаад би ингээд зүрхээ шалгахаар би биенээ одоо Иохан дээр хэлж байгаа шүү дээ. Иохан 15 дээр хэлж байгаа, Иохан 13:34 дээр хэлж байгаа. Би таныг яаж хайрласнаа би биенээ хайр. Би биенээ. Би таныг хайрлаж болно л та хохирч мохироод. Гэтэл та яагаад намайг хайрладаггүй юм бэ гэдэг юм би үгсээд байгаа байхгүй шудраг байдлаа. Гэтэл тийм дээр хүртэл Есүс болон тэ пастор ахлагч нар юу гэж байгаа гэхээр үгүй чи өөрөө гэдэг байгаа байхгүй. Чи өөрөө хин нэгнээс хайр бити өс. Чи өөрөө зүгээр бусдыг хайраад хохирох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэгвэл хин намайг хайрлах юм бэ гэдэг би тиймэрхүү байдал надад дотор маань орж ирэнгүүтлээ. Үгүй би тэгж зовмооргүй байна. Би тэгж гадуурх юу гэдэг вэ?
одоо нөгөө нэг их ашгаа зөрчүүлж ингэж те доошо юу гэдэг лээ нөгөө нэг юм хохирмааргүй байна. Гэхэд идэг. Эний цаана миний дотор үл итгэл байсан байгаа даахгүй. Үл итгэл. Би хохирох ёстой юм байгаа. Хохирж би буруутгагдах үед буруутгагдаж хохирч сурах гэдэг энэ зүйл чинь зүгээр ингээд өөрийгөө гаргуунд гаргаж байгаа юм биш юм байлээ. Би хохироод буруутгагдах үед хэн намайг хохирох биш хохирлыг нь баргадуулж хэн намайг би энэ дэлхий дээр хүн төрлөختөн тэр байтугай чуулган дээр хүртэл ахын дүүснийхэн дунд хүртэл би хэн нэгнээр буруутгагдаж хохирох үед хэн намайг буруутгах биш өмгөөлж хэн намайг хохирлыг нь баргадуулах вэ гэхээр тэр ахын дүүс маань биш. Дотор маань байгаа бүтээгч бурхан өөрөө. Ариун сүнс маань өөрөө. Ингээд ирэхээр өөр нэг миний хэрэгцээг ахын дүүс маань биш бурхан хангаад ирж байгаа байхгүй. Есүс яг энэ. Есүс өөрөө үхэл рүүгээ хохироод амь насаараа хохироод гүйлчл бүх зүйлээрээ хохироод тэ юу гэдэг лээ хохироод буруутгагдаад одоо энэ чинь загалмаа дээр шүүх санхедрийн очиод буруутгагдана шүү дээ бүр. Бурхны хүмүүсүүдээр хүртэл буруутгагдана. Blasphemy буюу бурхны доромжлогч гэдэг түүнийг загалмаа дээр аал ингээд өөрсдийнхээ худлаа юм гаргаж ирээд тэгээ буруутгагдана. Хохирно. Бүх зүйлээрээ хохирно. Тэгэхгүйд яасан гэж. Энэ дэлхийн ертөнц биш. Бүтээгч бурхан Филиппо 2:6-аас 9-өөс 11-ийн дагуу бурхан түүнийг үлэмжийн дэдэ өргөмжлөөд алив нэрээс дээд мэрийг түүнд өгөөд тэнгэр газар дээрх газрын доор байгаа бүх зүйлс түүнд мөргөгч хүндлэх тийм байр суурийг түүнд өгж байгаа байхгүй. Нөгөө хохироогоод байсан хүмүүсүүд нь бүр ингээд эсэргээрээ түүнийг бүр ингээд шүтэн бишрэх тийм төвшөнд дараагийн алдаршуулах гэдэг юмд. Тэгэхээр үүний төлөө бид наан хохирч буруутан болж сурах хэрэгтэй байгаа. Тухайн үедээ би буруутан болохтой зүгээр ингээд амиа орлож байгаа юм шиг гаргуунд гаргаад ингээд за одоо хинч намайг тоохгүй. Хинч намайг хохирлыг нь барагдуулахгүй. Яг бодит байдлаар шудраг хасыг бодоход маш бодиттойгоор бүр яаж харсан миний зөв байсан үед хүртэл Есүс яг тэгсэн шүү дээ. Есүс буруутан болчихж байгаа байхгүй. Яг энтэй адилхан би яг тухайн үед тэр утга бурхных нь хүмүүс нь хүртэл тэр утга пастор ахлагч нар маань хүртэл эхнэр маань хүртэл үр хүүхдүүд маань аав ээж нар маань хүртэл бид нарыг буруутан гэд хилчлээ гэж бодъё л та. Яг бодит байдал дээр хинч харсан би биш. Тэдгэр хүмүүс нь өөрсдөө буруутан байх үед л буруутан болоход одоо ингээд ийм муухай шудраг бос дэлхий. Ингээд доошоогоо ингэх биш. Би нэг зүйлийг олж аваад байгаа байхгүй. Тэрийг олж харах ёстой юм байлээ. Тэр нь нөгөө Есүст байсан даруй байдлын жишээ. Нөгөө Есүсийн загалмайн зам. Тэнгэрийн энэ дэлхий дээр Матай 18 дээр хэлж байгаа 20 дээр хэлж байгаа энэ дэлхий дээр зарц, боол, буруутан хамгийн сүүлд байгаа нэг нь Тэнгэрийн хаанчлалд хамгийн ихэнд хамгийн агуу нь байна гэж байгаа байхгүй. Хүүхчиг нэгэн гэдэг илэрхийлж байгаа Матай 18 дээр бол хүүхчиг хамгийн доорд хамгийн тийм нэг юм юу гэдэг хууль эрхэж байхгүй, эрх зүүн итгэдэж болоогүй гэдэг шиг ийм дорой бусдаас хамааралтай иймэрхүү байгаа юм шиг энэ дэлхий дээр дорой ингээд гүтгүүлээ, доромжлуулаад, буруутан болоо те эрх ашин зөрчигдөж байгаа нэг иймэрхүү юм шиг мөртлөө сүнслэг байдлаараа бид хамгийн агуу байдал байгаа байхгүй. Тэгээ энэ нь яг цаг нь болох үед алдарш Матай 28:30 дээр хэлж байгаа эзэн дуудснуудаа зөвтгснүүдээ алдаршуулна гэж байгаа. Тэр Есүсийн 2 дахь ирэлтийн үеэр энэ алдаршууд. Харин 2 дахь ирэлт нь бидний амьдарч их үед болохгүй бол бид үхэх үед энэ чинь шууд мэдрэгдэх байхгүй. Хүн үхлээ. Өнөөдөр жишээнтэй Есүс намайг амьдарч байгаа хугацаанд ирэхгүй байлаа гэж бодъё. Шүүлтийд ирэхгүй байлаа гэж бодъё. Тэгтээ би наан үхэн штэ. Хүн болгонд тогтоосон цаг байгаа. Тэгээ илчил номон дээр бол эхлэл номон дээр бол те 120 гэсэн. Дуулал номон дээр бол дунджаар 70 гэж байгаа. Ойролцоогоор нэг 70-аас 100 жилийн хооронд амьдарч байгаа хүн үхэн штэ. Тэгээ үхэх үед тэр өдөр миний хувьд Есүсийн 2 дахь ирэлтийн эхний төлөв байдал эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд үхсний дараа шууд автоматар хүн бурхан дээр очино. Бурхан дээр очиж гинөө эсвэл шууд нүдэ нээхэд бие маань шатж гинөө гэдгийг хүн үхснийхаа дараа шууд мэдэрнэ. Тэгэхээр бурхан дээр байх юм бол автоматар би Есүсийн 2 дахь ирэлтээр алдрын биеийг аваад алдаршуулгадна. Тэр үед энэ дэлхий дээр золиослж исэн зүйлс маань тэр үед дээр очихдоо тэр алдрын жинхэнэ яг Есүсийн хаанчлалыг бодтойгоор эхлэх үед нөгөө шагналууд чинь яригдана гэсэн. Тэгээ энэ шагналууд чинь бидний мөнхийн өмч маань болно. Илчилт 2:17 дээр бол
Бурхан бид хоёроос өөр хинч мэдэхгүй шин нэрийг ялагч нэгэнд хүн болгонд өгнө гэж байгаа байхгүй. Тэр хувьчилсан гайхалтай ялгаатай мөнхийн хувь тавилга хүлээж байгаа. Тэрийг энэ дэлхий дээр хин бусдын төлөө өөрийгөө золиосолж, хин хохирч, хин буруутан байхтай хүртэл тэнд сорилтонд орохгүй тагтаа шиг гэмгүй байж чадах бай. Эзнийхээ доор байсаар байх бай. Эзэн шигээ зарц болж явж чадсаар байх бай гэдгээс шалтгаалж мөнхийн улсад гайхалтай шагнал яригдчихэ. Тийм учраас энэ Есүсийн өрөвдөх чадвар нь бол ийм гайхалтай байсан. Үхэл рүүгээ явж байхдаа хүртэл бусдын төлөө үйлчлсээр л байсан. Тэгээд дахин хараатай бол итгэлч нь чамайг авралаа гэдэг нь үг хэлж байгаа. Яг англи NRSV-д бол авралаа гэдэг үг нь байгаа боловч бус зүйлсээр бол well буюу итгэлч нь чамайг сайн болголоо, эдгэлээ гэсэн санаагаар байгаа. Гэхдээ NRSV-гийн орчуулган дээр бол авралаа гэдэг үг байгаа. Ялгаа байхгүй. Эдгэр хүмүүсүүдийн энэхүү гэрчлэл, энэхүү аврал нүд нь эдгэгдсэн энэ гэрчлэл чинь тэдний хувьд авралт хүргэх итгэлийн тэмдэг болж байгаа байхгүй. Ялгаа байхгүй. Авралаа гэдэг үгээр хэлсэн ч болно. Тэгэхээр ийм гайхалтай юм ярьж байгаа. Тэгээд түүнийг дагав. Есүс тэднийг ихэд өрөвдөж нүдэнд нь хүрэхэд тэр даруй хараа орлоо. Тэгээд түүнийг дагав. За үн би түрүүн гуйлагчин гэдэг үгийг гаргаж ирсэн шүү дээ. Лук доороос байгаа. Марк 10:46 дээр тэд нар гуйлагчин байсан тэр хоёр хүн. Гэтэл эдгэрснийхаа дараа тэд нар яасан бэ гэхээр баян хүмүүс болсон. Бусдыг баян болгогч нар. Паулос хэлсэн шүү дээ. Бид ингээд ядуу юм шиг мөртлөө бусдыг баян болгогч. Бид юу гэдэг лээ? Хавчигд зодуулж байгаа юм шиг мөртлөө яадаг үлээ нэг мартчихжээ. Яг ингээд нэг юм энэ дэлхийн хүмүүсүүдийн хувьд бид ингээд нэг юм арчаагүй юм шиг мөртлөө энэ дэлхийн хүмүүсүүдийг нь бид нар өөрсдөө баян болгогч нар. Нөгөө нэг сайн мэдээ тунхаглагч нар. Гэрчлэгч нар, давс болох бусдыг бузар давсч нь өөрөө бусдыг хамт оруулдаг, муутахаас нь хамгаалдаг, гэрэл бол бусдыг илчилдэг, бас бусдыг бурхан руу харуулдаг, үннийг илчилдэг. Тэгэхээр бид өөрсдөө хүмүүсүүдийн хувьд бид нэг тим харагдаг мөртлөө цаана гайхалтай баян болгогч нар, амин өгөгч нар одоо юу гэдэг лээ. Тийм ярьж байгаа. Тэгэхээр тэд нар гуйлагчин байсан мөртлөө одоо яаж байгаа гэхээр Есүсийг дагагч нар болж хувирж байгаа. Энэ дагагч нар гэдэг чинь мөнхийн улсад хамгийн гайхалтай байр суурь аврал яригддаг. Энэ дэлхий дээрээ ч гэсэн ивэл ирэл яригддаг. За тийм ярьж байгаа. За дүгнэлт. Нэгдүгээрт гол зүйлээ үргэлж голоор нь байлгах гэдэг юм ярьж байгаа. Гол зүйлээ үргэлж голоор нь байлгах. Гол зүйл. Есүс үхэл рүүгээ явж исэн мөртлөө тухайн үед Есүсийн ирсэн зорилго юу юм? Исая 61 дээр байгаа, энэ Исаягийн олон ишлүүдээр байгаа. Бусдын төлөө л ирсэн. Бусдын төлөө. Яг энэ хоёр хүний төлөө ирсэн байхгүй. Тэгэхээр тухайн үед Есүс үхэл рүүгээ яваад асар их тэмцэл тулаантай байсан мөртлөө зорилготой өөр нэг зорилгоо хартсан байсан мөртлөө хажууд нь байгаа жижигхэн юм шиг хүмүүсүүдийн төлөө хүртэл юм зогсоо тэднийг эдгэж байгаа байхгүй. Гэтэл тухайн жижигхэн хүмүүсүүд чинь өөрсдөө тэр хүмүүсүүд чинь хаанчлалын гол зорилго. Есүс үүний төлөө ирсэн. Тэгэхээр одоо жишээлбэл чуулганд ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар бид нэг quantity гэж ярьдаг тоог их чухалчлах гэдэг байвал заримдаа аюултай санагддаг шүү. Олон итгэгч нартай байх нь чухал биш байхгүй. Хамгийн гол нь Есүсийг дагалдагч л чухал. Та бодолтой Есүс яагаад 12 дээрээ л төвлөрөөдсөн. Яагаад 12 гэсэн? Яагаад Есүс 3 жилийн үйлчлэлээр зөвхөн Израиль үйлчлээд байсан? Яагаад? Яагаад 3 жилийн хугацаанд байж болох бүх хүмүүс одоо түр Матай 15 дээр Кана эмэгтэй хүртэл эхнийхээ төлөв байдлаараа бол гуйлтанд хариулахгүй байгаа юм. Яагаад тэгэхээр хүний ухаан биш үгүй бурхны том төгс төлөвлөгөө. Тийм учраас гол зүйл юу гэдэг би юу ярьж лаатыг тоо чухалчлах биш. Хамгийн гол нь чанар. Тэгээ энэ чанар чи юу гэхээр нэг хүний л ирэх ашиг яригдчихэж байгаа. Нэг хүний л төлөө би өнөөдөр амьдарж байгаа гэдэг ойлголт. Нэг хүний төлөө л чуулган оршин тогтнож байгаа. Нэг хүний төлөө л бурхан ирсэн. Нэг хүний төлөө. Тэгээ энэ нэг хүн чи өөрөө бүх хүн байхгүй юу? Тэгээ өмнө нь ирж байгаа тэр хүн л хамгийн чухал. Есүс яг ингэж ирсэн.
Хажууд байгаа тэр хоёр хүний төлөө итгэж байгаа. Тийм учраас гол Есүсийн харин бидний хувьд гол зүйл юу юм? Есүсийн үгийн дагуу л амьдрах. Есүсийгээ таньж мэдээд Есүсийгээ л дагах. Энэ бол хамгийн гол зүйл. Та өнөөдөр ямар ч дүр төрхтэй, ямар ч авяас бэлэгтэй, ямар ч нийгмийн талбараар байсан, ямар ч хүн байсан танд ганцхан л зорилго байгаа. Есүсийг дагаж, Есүсийн явсан замаар л, Есүсийн дотор л, Есүс гэсэн ганц замаар л явах. Эфес 2 дээр бас 4 дээр бас байгаа. Бид бүгдээрээ нэг итгэл. Тэ? За би уншчих. Тэгээ өндөрлөө дөө. Эфес 4 дээр. За иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагатай зүг зохистой явахыг эзний хоригдл би хичээнгүйл яатах. Ингэхдээ хайранд минь аливаа даруун дүлгөөн зангаар бие биенээ хүлцэн дэвчиж амар тайвны холбоос нь сүнсний нэгдлийг хадгалахыг хичээхтэн. Та нар дуудлагынхаа нэг л найдварт. Бид бүгдээрээ ямар хүн байх хамаахгүй. Нэг л найдварт. Дуудлагын нэг найдвар. Тэр нь Бурхны алдрын найдвар гэж ярьж байгаа. Бурхныг алдаршуулах. Та нар нэг л найдварт дуудагдсан. Нэг л найдварт дуудагдсны адил нэг бие. Есүс нэг л толгойтой, нэг л бие, нэг л эрх ашигтай, нэг л бие ярьж байгаа. Нэг бие, нэг сүнс. Бүх таны дотор, миний дотор нэг л сүнс байгаа, ариун сүнс. Нэг бие, нэг сүнс, нэг эзэн. Миний эзэн намайг инх тайван гэдэг. Инх тайвны эзэн инх тайван биш. Инх тайвны эзэн мөнгө биш. Инх тайвны эзэн инх тайвны мах бие модон биш. Инх тайвны эзэн Монголын төр засаг биш. Инх тайвны эзэн гим нүглийн боолчл биш. Инх тайвны эзэн Есүс. Энтэй адилхан та яг адилхан таны эзэн зөвхөн Есүс. Хэрвээ таны эзэн Есүс биш өөр нэг юм байвал танд аврал байхгүй гэсэн үг. Танд одоо ч гэсэн аврал хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас бидний эзэн ерөөсөө Есүс. Тэгээ энэний төлөө амар тайвны холбоо те бие биенээ энэ доор нь ингээд 4 талд үйлчлэл өгдөж байгаа. Чуулган муулган энд хаанчлалын чинь тогтолцоо энэ нэг зүйлийн төлөө явж байгаа байхгүй. Нэг бие, нэг итгэл, дараа нэг итгэл. Биднэрт нэг л итгэл байгаа. Ялгаатай. Уг нь би гайхаад байдаг байхгүй. Одоо ингээд энэ дэлхий дээр ингээд янз бүрийн ингээд нөгөө нэг гаж уурсгал биш мөртлөө янз бүрийн нэг юм чиглэлүүд байгаад байгаа байхгүй. Би энэ дээр бол гайхдаг. Нэг Библи байгаа мөртлөө, нэг сүнс байгаа мөртлөө, нэг эзэн байгаа мөртлөө, нэг чуулган гэж байгаа мөртлөө яагаад ялгаатай итгэлүүд гарч ирээд байна. Яагаад ялгаатай урсгалууд байгаад байгаа юм. Би гайхдаг байхгүй. Тэгээ энэ дээр нөгөө нэгдлийг хүмүүс барьж чадахгүй байгаад байгаа байхгүй. Ив нэгдлийн холбоосыг хийж чадахгүй байгаа. Гэтэл нэг Библийг судлаад яг илчилтээр хэлж байгаачлан Библийг цогцоор нь нэгдүүлээ. Заримыг нь хасахгүй, заримыг нь нэмэхгүй, яг цогцоор нь Библи бүгдээрээ судлаад, бүгдээрээ хамтдаа нэг нэгнээс суралцаад ингээд явбал ив найрамдлын төлөө минийх л илүү манай одоо жишээ нь тэр юу байгаа байхгүй юу? Dispensation гэдэг нэг урсгал байгаа байхгүй. Диспенсац гэдэг. Зөв урсгал, зөв ч байхдаа яг Библийн зөв л дөө, зөв. Гэхдээ би яг ингээд уг нь их зүгээр. Гэхдээ яг ингээд судлаад ингээд ирэхээр дахиад ингээд нэг юм хязгаарлалчаад байгаа байхгүй. Цогцоор нь ингээд юм биш. Тэгэхээр ингээд бүгд хамтдаа ингээд суугаад бид бүгдээрээ нэг ариун сүнстэйгээд ариун сүнсэндээ итгэх юм бол ариун сүнс чинь тэр ив нэгдлийг хоорондоо бариад нэг Библийг зөв ойлгуулад хамтдаа нэг л чуулган нэг бие байх боломжтой байхгүй. Тэгээ монголчууд маань битгий ингээс аяж үнэхээр л хүсэж байна. Битгий хуваагдаасаа. Тэгээд энэ бүх зүйлийн төлөө гол зүйл те. Тэгээ энэ дээр нэг эцэг нэг бөгөөд тэгээ дараа тэр бол бүгдийн эцэг нэг бурхан, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан гэж байгаа. Тэгээ сүлдээ бас ингэж байгаа. Заримыг нь илч. За ингээд энэ зорилгын төлөө заримыг нь илч, заримыг нь ич үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунгалагч, заримыг нь хончин ба багш болгосон. Тэгээ энэ бүгдийнх нь зорилго нь бол чуулган байгаагийн зорилго бол ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм гэж байгаа. Тэнгүүл миний хэлэхэд байгаа гол санаа нь бид бүгд итгэхгүй ба Бурхны хүүг мэдхгүй дор нэгдэх хүртлээр төлөвшсөн хүн бортлоо Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээр ингэх ажээ. Чуулганд ч байгаа юм энэ нэгдлийн төлөө байгаа. Христийн биеийг бүгд итгэхгүй, итгэл ба Бурхны хүүг мэдэх мэдлэг дотроо нэгдэхийн тулд Бурхны хүүгийн зарим хэсэг нь судлаад зарим итгэлийг өөр нэг итгэлийг
бий болгоод байгаа юм биш. Болох ёсгүй гэж байгаа байхгүй. Та харалтаа тэгж байгаа хэвээр. Ингэж энэ дөрвөн тал үйлчлэлийн чуулган байгаагийн зорилго нь бол ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэх нь ариун хүмүүсүүд бид бүгдээрээ шүү. Бид бүгдээрээ ариун хүмүүс. Гэхдээ үйлчлэлийн ажил гэдэг нь зөвхөн чуулганы үйлчлэл биш. Талбар дээрээ ялгаатай үйлчлэл буюу нийгэм рүү илгээж ажилчид болохын тулд энэ чуулган байгаа. Тэгээ ингэхдээ Христийн биеийг байгуулахын тулд Христийн бие буюу хаанчлалыг тэр нэг бие шүү дээ. Дөрөв дээр нь хэлсэн нэг бие. Нэг биеийг нэгдмэл нэг биеийг байгуулахын тулд чуулганыг байгуулахын тулд хичээд бид бүгд одоо сонсоорой бүгдээрээ гэж байгаа зарим нь биш. Бид бүгдээрээ итгэхгүй ба итгэл гэсэн үг шүү дээ. Итгэл Бурхны хүүг мэдэх мэдлэг дотроо нэгдэх хүртлээ ингэж чуулган оршиж байгаа. Нэг итгэл, нэг мэдлэг, Библийн дагуух нэг мэдлэг. Түүнээсээ те зарим гаж урсгал яриаггүй шүү. Зарим зөв урсгал, зарим урсгал нь одоо юу гэдэг баптизм, методос юу гэдэг заримуд нь ийм талын манайх урсгалынх юм байгаа юм. Зарим нь ийм урсгалынх юм байгаа юм. Биш шүү дээ. Нэг Библи байгаа. Энэ дээр хэлж байгаа шүү дээ. Бурхны хүүг мэдэх нэг мэдлэг, нэг итгэл. Тэгээ энэ итгэл чинь өөрөө дараагийн бүх зүйлс ялгаатай нэг хэлбэрүүд болж байгаа. Энэ ялгаатай хэлбэрүүд дунд бол яг өөр юм байж болох ч гэсэн тэр зүйл чинь өөрөө ингэж тэгэхгүй би одоо ингэ нөгөө урсгалуудын судлааг болохоор бас сайн ойлгодгүй. Яагаад ялгаатай байдгийг би ойлгодгүй. Нэг Библи байгаа мөртлөө. Тэгэхээр за тэр яах вэ? Одоо гол нь нэг цуглаанд байгаа та бид нар хоорондоо нэгдэх хэрэгтэй байхгүй. Нэг итгэл, нэг чуулган, нэг зориг, нэг амьдрал, нэг бие, нэг эзэн, нэг хувь тавилан, нэг баптизм, нэг бурхан. Тэгээ үүний төлөө бид хамтдаа энэ цагуудыг гаргаж байгаа шүү. Тэгээ хоёр дахь дүгнэлт нь юу гэхээр үнэхээр та ямар нэгэн зүйл хүсэж байгаа бол тэр зүйл чинь үнэхээр хүсэж байгаа юу? Тэр хүсэж байгаа зүйлийн төлөө саадуудыг давхад бэлэн байна уу гэдэг асуудал. Давхад бэлэн байхгүй. Нэг юм болоход бид саад ирчүүл би шууд болчихно гэж бол тэгвэл та тухайн зүйл хүсэхгүй шүү дээ. Тэгвэл энэ дэлхий чи угаасаа тулаанд байгаа юм чинь та энэ хүслээ авч чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр хүслийг авахын тулд дөрвөлсөн шүү дээ. Тэр хүслийг ямар нэгэн байдлаар 91-1-ийн дагуу амталсан уу? Тэр хүсэл чинь үнэхээр миний ийм амталгаа байгаа учраас би урд нь чихэр идчихсэн учраас ундаа ууж исэн учраас тэр ундаа ийм гоё хамттай учраас би тэр ундааг би мөнгөтэй болоод авмаар байна гэдэг шиг өмнө нь нэг тэр хүсэж байгаа зүйлээ та амталсан юм уу? Ингэж амтлахын тулд үгийнхэн дагуу та амьдрал дээр үйл гаргах үед амталгаа орж ирдэг гэж еврейдэр байгаа шүү дээ. Найддаг зүйлсийн бодвол харагдахгүй зүйлсийн баталгаа. Тэр харагдахгүй байгаа хүслийг чинь тодорхойгүй хүслийг чинь үйлдэх үед амталгаа нь орж ирдэг. Тэгэхээр тодорхой хэмжээнд бид үйлдэж амталгаа орж ирнэ. Амталгаа орж ирэх юм бол баримт баталгаа, нотлогын амталгаа нь орж ирвэл бид үүнийхээ дагуу ямар ч саадыг давж чадах байхгүй. Тэгэхээр бид үгэн дээр нь сурлаад ямар нэгэн байдлаар заавал нэг үйлдэл гарах хэрэгтэй. Тухайн хүслийнхэн дагуу. Тэгэх үед нэгэн жижиг юм орж ирнэ амталгаа. Тэр амталгаа чинь дараагийн саадыг давхад гол хүч болно гэсэн. Гуравдугаарх нь шинэ амьдралаараа амьдарч байна уу гэж байгаа. Энэ юу гэхээр энэ хоёр хүн савар хүн хараа орсон. Хараа орчоод цаашаага үргэлжлүүлээд гуйлгаагүй. Гуйлах ч үнэ зориг уу? Эд материалын юм авах штэ. Тэгэхээр эд материалын юм авах хангагдах гэдэг нь тэдний хүсэл байсан урд нь. Гэхдээ одоо хараа орцсон. Одоо тэдний хүсэл хангагдах биш. Хүнээс юм авах мөнгө, эд материал, эд зүйлсийн талаар явах хүсэл нь өөрчлөлт амьдрал нь хуучин амьдралынхаа зорилго нь өөрчлөгдсөн. Одоо Есүсийг дагах. Яагаад? Есүс бүх юм байсан учраас. Тэгэхээр бид нар шинэ хүн болсон, шинэ амьдралаар амьдарч байгаа бол яагаад амьдарч байгаа юм? Яагаад энэ нь шинэ юм? Яагаад энэ шинэ амьдралынх нь ялгаа нь юу? Хуучин амьдралаас юугаараа ялгаатай? Ялгаатай зүйл нүрэ мэдж байгаа юм бол тэр ялгаатай зүйл чинь тийм гоё юм бол яагаад хуучин амьдралаар амьдраад байгаа юм бэ гэдэг асуулт байхгүй юу? Тэгэхээр ихэвчлэн бид шинэ амьдралаараа амьдарч амталгаа орж ирээгүй учраас хуучнаараа яваад байгаа байхгүй юу? Тийм учраас Библийг уншаад ойлгож ухаарсан юмараа амьдраад алхам хийж ижил Еврей 11-1-ийн дагуу итгэл биднэрт найддаг зүйлсийн баталгаа, харагдахгүй зүйлсийн нотлох баримтыг өгдөг. Алхаж ийж. Тэгэхээр ийм хэрэгжүүлэлт байгаа шүү. Тэгэхээр бүгдээ хамтдаа залбирая. Эзэн минь энэ цагийн төлөө талархыг өнөөдрийн цагаар дамжуулан та гайхалтай өөрийнхөө өрөвдөх сэтгэлээ бас та гайхалтай энэ хаанчлалын зорилгынхаа дагуу эцсийнхаа мүч хүртэл эцсээ хүртэл хайрласаар байсныхаа илэрхийлэл болгож энэ хоёр хүнийг ч гэсэн эдгээсэн. Бас энэ хоёр хүний итгэлийг бас бид харлаа эзэн минь таны талаарх маш үнэн гол зүйлдээ итгэж ийсэн учраас л тэд ямар нэгэн саад дотгорыг даваад танаас авралыг авахын төлөө таны дотор алхахын тулд
явсаар байсан энэ тэмцлийг, итгэлийн тэмцлийг бид харлаа эзэн. Бид ч гэсэн энэ хоёр хүнээс суралцаад өнөөдөр эзэн та бол амьдралын эзэн гэдгийг бид мэддэг. Гэхдээ энийхээ дагуу амьдарж ийн үгүй юу гэдгийг харахаараа заримдаа амьдрдаггүй. Яагаад амьдрахгүй вэ гэхээр яг эзэн гэдгийг та үнэхээр мэдэрсэн үү, мэдэрч амтлахаа орж ирсэн үү гэдгээс шалтгаалаад энэ эзэн мэнэ. Тийм учраас эзэн бид үнэхээр таныг бид мэдэрч барьж амталмаар байна. Таны хайрыг мэдэрч барьж амталмаар байна. Үүний тулд Библиэлд хэлсэн үгийн дагуу бид амьдарж ижил зориулалт, ямар нэгэн хэрэгжүүлэлт, ямар нэгэн шийдвэр алхмыг хийх үед л амтлахаа орж ирдэг гэж Библи хэлдэг. Үйлсгүй итгэл өхмөл биш. Өхмөл байдгийн адил сүнсгүй би өхмөл байдгийн адил үйлсгүй итгэл өхмөл гэж Яаков 2:26-д хэлж байгаа. Тэнцлэн бид үйлс гаргадаг л итгэлээр амьдрах үед энэ итгэл нь биднэрт гайхалтай таныг танилцуулж амтлуулдаг. Энэ үед бид шинэ амьдралаар амьдрах болно гэдгийг бас харлаа. Талархын эзэн минь танд хамтдсан хүмүүсүүдийг эзэн та удирдаарай. Тэгээд биднийг та дараагийн цаг хүртэл хамгаалаарай. Есүсийн нэрээр амен. За энэ цагийн төлөө талархын хамтдсан хүмүүстээ баярлалаа. За хамт шалом амен хамтдсан хүмүүстээ баярлалаа. Наран туяа дорж сүрэн гэдэг хүмүүс бичсэн маань уншия юу гэж байна? Эзний үгийг итгэмжтэй дамжуулж байгаа талархыг Библиэс хамтдаа уншаад явхаар гайхалтай байна. Эзэн та алдарших болтугай хамтдаа уншихаар гайхалтай байна. Амен. Үнэхээр үргэлжлүүлэн хамт байя. Тэгээд Библиэ бариад хамт явхаараа бичээс бидний хувьд фокус болчихж байгааз. Итгэн шийдэх цаг болохоор хажууд нь ингэж Библи гардаггүй учраас заримдаа зөвхөн над руу фокуслах магадaltaй байдаг. Тийм учраас нөгөө нэгт гуравдахын итгэн шийдэх явахноор явж байгаа цаг дээр та Библиэ заавал бариарай. Тэгэх юм бол фокус над дээр биш Библи дээр тавина гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээд Иохан номыг дуусгаараа би итгэн шийдэх цагаараа бол Ром руу орё гэж бодож байгаа. Гэхдээ одоо хажууд нь би ингээд урд нь бол зөвхөн би гардаг байсан бол одоо хажууд талд яг одоо энэ шиг ингээд Ром номоо хажууд нь тавиад явна. Тэгхийн тэрэн дээр юм байна. Иохан ном харин бор хоолны төлөөг буюу энэ цаг дээр 5 дахь өдөр болдог цаг дээр бол би бодож байгаа. Яаквор явах уу, үйлсээр явах уу гэд бодож байгаа. Гэтэ үйлсээр явбал илүү зүгээр санагдаж байгаа. Дэс дараагаараа ч гэсэн бас их чухал санагдаад байна. Гэтэ залбирж байгаа болно. За хамт ирсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн цагаар дахин уулзлаа. Баяртай сайхан амраарай. Шалом.